Сайн байцгаана уу эрхэм итгэлийн ахын дүүсээ. Өнөөдөр бид хүнсний хүсэл чуулганы үгийн ишлэлт подкастынхаа дугаараа та бүхэндээ хүргэж байгаадаа бид маш их баяртай байна. Өнөөдрийн дугаараар бид нэр Изабелийн сүнсийг хэрхэн таних вэ сэдвийнхаа хүрээнд 2 дугаар хэсэг болгоод ярилцахаар цугласан байна. Энэ бол хэн нэгнийг буруутгах, шошиглох эсвэл айдас төрүүлэх зорилготой яриа огт бишээ. Харин Библийн үнэн дээр тулгуурлан сүнслэг нөлөөг хэрхэн зөв ялган таних, манипуляц, хяналт, айдас, хуваагдал ямар хэлбэрээр илэрдэг, мөн тэдгээрээс хэрхэн хамгаалагдах талаар нээлттэй ярилцах болно. Тэгэхээр бид нар өнөөдрийн энэ хамтдаа суугаад өөрсдийнхөө туршлагаас, байр сууриасаа тийм ээ та бүхэнтэйгээ хуваалцсан ярилцах болно. Бодит амьдрал дээр тохиолдсон зүйлээ алдаа ономж, юу суралцав, тэ сэрэмжлүүлэг, гарч шийдлийн талаар бид сэтгэлээсээ та бүхэнтэйгээ хуваалцсан ярилцах болно. Энэ сэдв эмзэг, заримдаа маргаантай байж болох ч үннийг хайр дотор ярих нь бидний зорилго лээ. Тиймээс та бүхэндээ бас сонссон зүйл бүрээ Библийн үгээр шалгаж залбиралтайгаар хүлээн аваарай гэж хүсэж байна. Ингээд бүгдээрээ ярилцлага эхлэе. Эхний асуултаа зочдоос асууя. Изабелийн сүнс гэдэг үгийг тийм ээ анх яг сонсох үед яг ямар ойлголттой байсан талаараа бүгдээр эхэлж ярив. Изабелийн сүнс гэдэг анх сонсоход угаасаа Библи бодогдож байгаа юм чинь ямар бохор, ямар бузар зүйлийг хийсэн эмэгтэй билээ. Израилийн ард түмний гайхалтай энэ Бурхны ард түмний дотор ирчгээд түмний үнэхээр удирдагчдын өмнөөс үнэхээр гай гамшигыг үнэхээр энэ ард түмэн дээр хараал болох зүйлсүүдийг хийлгүүлж байсан. Тэр хүн шүү дээ гэд шууд ингэж л бодогдчихсэн. Тийм нэг хорлон сүтгэл юм уу тий? Маш л муухай хорон сүнсэл гэж. Энэ хүний нэрээр нэрлэгдсэн зүйл ахны. Энэ хүнд байсан зүйл ахны л гэж. Тий. Гэхдээ биднээсээс тэр сүнс маань биднээсээс нэг хол юм шиг санагдаад байдаг. Тий, хол ерөөсөө бид нар надаас тав холлоо гэж бодсон шүү дээ. Ямар ч юм. Гэтэл яг үнэн чанартай энэ бол бүр айл гэр дотор ажил төрлийн хамт олон дотор дэлхий дээр хаасайг ууршдаг. За тэгээд онцгойлон Бурхны гайхалтай үнэхээр ариун сүнсний оршихуйтай тэр сүмрүү дайрах асар их гол чиглэлээ өгдөг сатаны бүр ноён захирагчдын нэг болох сүнс байгаа байхгүй юу? Тэгээд тэр нь ганцаараа ажилтгүй маш олон ёрын зүйлсээр ажилдаг. Бүр наймаалж мэдтэй олон гар хөл тэр өөртөө ашигтай тэр зүйлсүүдийг нэгтгэж давталдаг. Тэгээд дээрэс нь айгүй зөвхөн тэр зайлм их ам хэлээрээ ажиллахаас гадна дээрэс нь маш их манипуляц. Тэгээ маш их тэр хүмүүсийн ид шид. Зүгээр ид шид гэдэг зүйл чинь тэгэл ерөөсө Жезебелийн үйлчлэл дээр л явагддаг юм байлээ шүү дээ. Тэр Жезебелийн ёрын сүнсний хийдэг ажил юм байлээ шүү. Хүлээж аваагүй дээ гэд бодож байхад л аль хэзээний тарих толгойн суулгагдчихсан. Зүрхэнд орсон байна гэдэг чинь ичээд шүү дээ. Ийм зүйлсүүдийг үлддэг. Үнэхээр ноёрхогч. Тэгтээ яг үнэндээ бол Бурхны хүмүүсийн өмнө ямч хүч байхгүй шүү дээ. Тэгсэн хэрнээ нууцаар ажилдаг. Дандаа зайлм ихээр ажилдаг. Маш гэмгүй юм шиг дүр төрхөөр ажилдаг. Маш сайн хүн шиг дүр төрхөөр ажилдаг. Тийм залтай сүнссэн бэлээ. Юу юм бэ? Жижигбэл сүнс чинь те санамсаргүй байдлаар ерөөсөө цөмч болгоно руу нэвтэрч ордоггүй. Жижигбэл сүнс маш өөрөө асар ёрын, тийм үү? Асар ёрын. Тэгээд тэр ямар байдлаар нэвтэрдэг вэхлээр тухайн тэр сүмч болгоно, тухайн тэр цаг үеийг ингэж онилж ягаад тэгээд нэвтэрдэг юм байна. Яагаад гэвэл тэр сүмч болгон Бурхны сүмч болгон. Тэр сүмч болгон дээр Бурхан ажиллаад байна. Энэ сүмч болгон дээр ариун сүнс ажиллаад байна. Энэ сүмч болгон өсөх гээд байна тийм үү? Бас дахиад нэг сүнсний шин төвшөнд шин өсөлт гарах гээд байна шүү дээ. Энэ сүмч болгон үнэхээр гайхалтай ялалт байгуулад байна шүү дээ. Дахиад бүр Бурхны ерөөлийн тэр амдалт руу орох гээд энэ арт өмнө бүр ингээд нэгдээд бүр дээрс нь бүр сүнслэг бүр шин төвшөнд ингээд гарах гээд байгаа. Яг энэ цаг үеийг онилж энэ Жезебел сүнс ажилт юм байна.
Тэгээ бид нар болохоор энэ жижигбэл сүнс манай байхгүй бид нар одоо ялдын гэд Баатар гэд бид нар махан бяга талаасаа хараад байдаг. А гэтэл пастор маань сүнслэг талаас нь харж тийм үү? Сүнслэг талаас нь биднэрт ичилж ингэж ярьж бид нар яг тэгж ярангууд бас л нөгөө махан бяга дагуулаа гэд арай үгүй байлгүйтэй гэл ингээл тий. Тэгэхэд яг манай сүм чуулганыг тий пастор маань баруун гар байсан тий гэрчлэлийг маань одоо удирддаг байсан тийм үү? Яг ийм тэ хүнийг ашигласан байгаа байхгүй. Тэ Жезебел сүнс өөрөө ёрын учраас ёрын зүрхтэй хүн рүү л яг ёрын зүрхтэй адилхан өөртөө адилхан зүрхтэй хүнийг ашигладаг юм байна. Гэхдээ ганцхан сүнс биш, ганцхан хүнийг биш, хэсэг бүлэг тэр сүм чуулган дотор хагаралдаа өмсөж байгаа хэсэг бүлэг хүмүүсийг бий болгож тэр нөлөөнд дотор автуулж ингэж ажилладаг юм байна. Бид нар нүдээр харлаа тий. Тэглээ үгүй хэлгүүтэй гэж арай үгүй хэлгүүтэй гэж тэгэхээр яг л үнэн байна. Үнэхээр Жезебел сүнсийн нөлөөнд орж тэр Жезебел сүнсийн нөлөөнд дотор тэгж ажиллаж ховж ярьж хагаралдаа маргалдаа үүсгэж тэ сүмийн тэр ариун сүнсний гайхалтай тэр хүч чадлын үйлчлэлийг ариун сүнсний бэлгийг те ингэж саармагжуулдаг гайхалтай эдгэрч хөлөөлтөй үйлчлдэг саармагжуулдаг итгэлгүй байдлыг бий болгодог самуурлыг бий болгодог тийм үү энэ жоохон сүнслэг талаасаа шүү дээ те илт мэдээж тэр сүм шуулган дотор ороод самууруулаад те илт ингээл тэр сүм шуулганы ажлыг нураагаал ингээл дихгүй бүр ингээд сүнслэг цаагаараа байгаа байхгүй юу бүр цаагаараа зүгээр л бид нэг ажиллаад тэгээ бид нар үйлчлэлээр ингээд байж итэлчил нэг л ингээд итгэлгүй болоод ахан дүүс нар маань ингээд нэг тийм дарамт мэдрэг нэг эвгүй болоод ингээд ирэнгүүт чинь эн чинь яг сүнслэг зүйл ажиллаж байгаа юм байна ингээд барайд авдаг юм байна. Тэгээд яг энэ өнөөдрийн бидний хвшлол бидний одоо үнэхээр гайхалтай бурхны бүхэнсний хүсэл шуудганы бурхны одоо ариун сүнсийг дагаж ариун сүнсний гайхалтай ажил хийж байгаа энэ чуулган дээр Жезебел сүнс үнэхээр ажилласан, илчлэгдсэн. Үнэхээр бид бурхны хүч чадлаар үнэхээр ялсан. Тэгээд өнөөдөр бид энэ бүгдийг тунхаглаж байна. Тий, тунхаглаж байна. Үнэхээр амаараа үнэхээр тунхаглаж байна. Ялсан, Есүсийн нэрээр ялсан. Үнэхээр илчлэгдсэн. Амен. Үнэхээр гэрэл байгаа, үнэн байгаа газар илчлэгдэм байна. Угаасаа нөгөө хэрвээ ингээд хончин те яг эзэнтэй бат холбогдоогүй хончин яг эзний зүрх сэтгэлийг тээсэн тэгээд эзний зүрх сэтгэлийг тээгээд хондуудаа хамгаалдаг учраас үнэхээр энэ сүнс маш нууц хэлбэртэй явуулгаар далдуур олон жил ингээд сүүлийн те 3-4 жил одоо манай чуулган чинь нэг 4 жил болж байгаа шүү дээ. Ажиллаж исэн болвол энэ зүйлийг бурхан одоо болсон гэд ингээд илчлээд таслан зогсоож байгаа байхгүй юу. Тэгэхээр жинхэнэ хончин хондуудаа хамгаалт юм байна гэж. Жинхэнэ хончин хүн маш хүчтэй бөгөөд зоригтой энэ зүйлээс татгалздаг юм байна. Түүнээс болвол үнэхээр хүнийхаар болвол хүний сэтгэл, хүний оюун бодол, хүний юм ажилласан бол энэ зүйл үнэхээр за яах вэ гэд ингээд нэг юм сэтгэл чинь нэг юм өмөлддөг, өрөвддөг штэ. Тэрийг ажилуулсан болвол дахиад энэ цаашаа даймжраад энэ Жезебел сүнс өөр ямар төлөвлөгөө энэ чуулганыг бүр устгах тэр төлөвлөгөө ажиллах байсан байгаа байхгүй юу. Харин олон хүмүүсийг хичнээн явуулсан ч гэсэн чуулганыг бурхан өөрийнхөө чуулганыг хамгаалж авч үлдчихэж байгаа байхгүй юу. Гайхалтай тий. Тэгээд энэ сүнс бол маш нууцлаг тийм сүнс учраас маш нууцлаг залтай ажилтдаг сүнс учраас ерөөсө бусад сүмүүд дээр бол боломжгүй зөвхөн апостолик яг бурхны хүч ажилдаг таван талт тэр үйлчлэл ажилдаг. Тэгээд хончнон жинхэнэ тослогдсон яг бурхны ариун сүнсээр өдөр бүр хөтлөгдөж түүний үнэхээр илчлэлтийг авдаг ийм газар ийм чуулган дээр л энэ бурхны чуулган дээр л зөвхөн энэ сүнс илчлэгдэх боломжтой гэж байгаа байхгүй. Эзнээс эмээхүй байж штэ тий хончин эзэнтэй бат холбогдсон эзнээс эмээхүйтэй болохоор үнэхээр эзний чуулганыг тэр тослогоог тэр эзэнтэй тэр нэгдсэн байдлаараа энэ дайсны энэ нарийн далд төлөвлөгөөг илчилж чадж байгаа байхгүй юу. Энэ нь болохоор таван талд үйлчил тий апостолик энэ элчийн энэ чуулганд дотор л дайсны энэ нарийн зүйлийг илчилж авч байгаа болохоос зүгээр нэг жирийн одоо тий хойлмог
зүгээр сэтгэлийн төвшөнд ингээ бие биенийхээ толгойг илээд ямар ч ингээ бурхнаас эзнээс эмээхүү сахилгажуулалтгүйгээр энэ нарийн дайсны энэ том сатанаас үүрэг даалгавар авсан сүнс гэж байгаа байхгүй Жезебел сүнс. Энэ хүнийг алж устгаж үнэхээр бурхны жинхэнэ чуулганыг яагаад устгах гэж байгааг үл энэ чуулганаар бүхэнсний усал чуулганаар дамжуулан маш олон сүнснүүд төөрөлдсөн, хүлэгдсэн одоо дайсанд олзлогдсон тэр сүнснүүд чөлөөлөгдөх учраас үнэхээр устгах гэж оролцсон харин чадаагүй. Үнэхээр эзэнд алдрыг өргөе. Амен. Би бас нэг асуулт асуумаар байна. Юу гэсэмээр байна гэхээр одоо түрүүний ярен дундаас одоо зөвхөн ганцаар ажилтдаг гэсэн шүү дээ, тий? Бус хүмүүстэй ажилтдаг. Тэгвэл тэр хүмүүсээ бусад хүмүүсээ ер нь яаж сонгоод мэдээд тэр хүмүүсийг яг өөртөө ингэж ашиглаад байна вэ? Тэр хүмүүсийг ер нь яаж сонгож олоод байдаг юм бол? Ерөнхийдөө нөгөө энэ сая хэлсэндээ ахаад нэмээд ингэж хэлэхэд бурхан өөрийнхөө хүмүүсээр дамжуулан бурхны мэлмий хаа сайгүй өөрөлт нь үйлчлэх тэр хүмүүсийг газар сайгүй хайж явдаг гэсэн бурхны мэлмий үүнтэй ижилхэн бохир сүнсч гэсэн хаа сайгүй тэр ёрын сүнсүүдийг зүрхүүдийг өөртөө үйлчлэгчийг ижилхэн л бас хайгаад явчихдаг. Яг тэрүүн шиг одоо Жезебелийн сүнс сүм чуулган руу ялангуяа бурхны сүм чуулган дотор илүү нөгөө нэг бурхны ажил тэнд бурхан алдаршиж тэнд олон сүнсүүд аврагдах байгаа учраас тэр газар руу жинхэнэ бүр нөгөө нэг үүрэг даалгавар авч тэр газар руу орж ирж шít. Орж ирэхдээ зүгээр хин нэгэн биш зүгээр нэг суугаад явдаг итгэгч биш бүр илүүгээр нөгөө нэг удирдагч те пастор бүр илүү хин нэгэн эрх мэдлийг авахсан юм шиг өөрт нь бол ямар ч тийм хүч байхгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр хүчтэй нэгэнтэй хамт байж ээж тэр хүчийг авч өөрөө тэр эрх мэдлийг авах. Тэгэж авахтаа маш залтайгаар ажилладаг. Маш залтайгаар ажиллахын тулд тий энэ сүмжлага үнэн үгийг хэлдэг. Тий пастор маань хайртай, би пастортай хайртай, би сүм чуулгандаа хайртай. Үг юм чухал. Гадна талаас харахад ямар мундаг итгэгч вэ гэж харна. Зүгээр ирж байгаа хүмүүс бол тэгж л харна. Тэгтэл бүр цаагаараа зүгээр л ингээд нөгөө нэг өвдөс ховс зүгээр л ингээд ярих хоорондоо цаана ингээд юмаа үлдээгээд байдаг. Үлдээгээл яваад байдаг. Тэгтэл жинхэнэ нөгөө бурхан дуулууртаа бурхнаас имээдэгч үгэн дуулууртаа байдаг тэр хүмүүс үгүй штэ гэдэг ч юм уу эсвэл тэр ингээд чимээгүй хэлж байгаа үгийг хүлээж автахгүй. Авахгүй учраас тэр сүнс орж иж ажиллаж чадахгүй штэ шүг гэд битүү хан дээр цогтож байгаа учраас тэр сүнс гэтэл нөгөө нэг тэ сул дорой нөгөө нэг тэр сүнсүүд энэ шүү нэг тэрүүн дээр тэгсэн шүү тийм боловч тэр шүү гэл ингээд зүгээр зөв юм шиг хэлж байгаа боловч цаана нэг зохион байгуулалтаа нэг зоригтой үг хэлээд штэ тэр үг нь тэг гэл орж ирээл тэгээд нөгөө сүнс үр цацагдчихж байгаа учраас тэр дорой шууд үгүй юм байна ста буруу байна гэж ингэж гарч ирдгүүг бид нар яг үзэж штэ тий одоо 4 жилийн хугацаанд тарьсан үр одоо ургаад ингээд нүдэнд харагдаад ирэнгүүт хөөх энэ вэ штэ гэж харж эхэлж штэ тий тэгэхээр энэ зүйлийг бид нар ч гэсэн ингээд мэдэхгүй байсан байгаа даахгүй тэгтэл пөөх тийм биш дээ гэж одоо ирж бид нар ингээд мэдчихэж штэ тэгэхээр нөгөө нэг бидний тэмцэл бол Эфес 6-гийн 12 дээр хэлсэн байдаг тий учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдэл хүчнүүд тэнгэрлэг оршихуйдах бодсормоос сүнслэг хүчний эсрэг гэж байгаа тэгвэл бидний тэмцэл өнөөдөр бид нар итгэгч гээд тий сүм чуулганд явж байгаа бүх итгэгч нар юуны төлөө явж байгаа юм амьдралаа сайхан болохын төлөө ч юм уу тий эсвэл нэг эдгэрэл авахын төлөөч магадгүй зорилго нь тэр байж болно. Гэхдээ өнөөдрийн нүдэнд харагдах зорилгоос илүү бурхны зорилго, бурхны төлөвлөгөө бол агуу байхгүй. Бүр сүнсийн аврах, амийн аврах тэр гайхалтай төлөвлөгөөний дотор тэр бурхны сүм чуулган дээр ирж байгаа байхгүй. Тэгтэл бурхны сүм чуулган дээр бид нар сүнсээ авралаа авах гэж ингээд ирсэн тэр олон сүнс ирсэн байхад нөгөө нэг бохир үүрэг даалгаварсан бохир сүнс яаж ийн тэр хүмүүсийг тэр бурхны сүмээс холдуулах тэр сүнсийг хулгайлах, самууруулах, явуулах, холдуулах тэр ажлаа хийдэг. Тэр ажлаа хийхдээ чимээгүй хийдэг. Чимээгүй ингээд яг нөгөө ёрын тий яг л ажиглахдахгүйгээр тийч хийдэг. Тэгээд яа харахгүй нөгөө манайхан хувь хүний гэрчлэлүүдээр ч гэсэн маань сүндэр зөндөө байсан тий хүн болгон эндээс ямар гайхалтай авралыг авбаа, ямар гайхалтай чөлөөлөгдөө, ямар гайхалтай эдгэрвэ. Манай эдгэрэл чөлөөлтийн үйлчлэлээр ч гэсэн зөндөө олон хүмүүс эдгэр чөлөөлт авсан. Тэгээд ингээ буцаад яагаад тэр хүмүүс энд бурхан байна гэж мэдсэн мөртлөө яагаад
холдоод буцаад ингээд явчихва. Юунд байва? Тэгтэл нөгөө энд чинь нөгөө тэр сүнс ажиллаж исэн байгаа даахгүй юу? Зүгээр л тэр хүний хэлж байгаа үгээр тэр хүний үг нь тэр хүн үг хэллээ шүү дээ тийм үү? Тэгвэл тэр үгний цаана сүнс нь ажиллаад нөгөө хүнд нөлөөлчдөг байгаа байхгүй юу? Тэгэл тэр ямар нэг байдлаар оюун бодлоор нөлөөлж болно, зүрх сэтгэлд нөлөөлж болно. Тэр ямар нэг байдлаар нөлөөлөөл тэгэл тэр хүн аврал амиа алдаад юм уу эсвэл тэр сүмж орноо тоолдоо жинхэнэ үннээс ингээ холтолчихж байгаа байхгүй юу? Үнэхээр нөлөөлөгч. Сатан бол үнэхээр нөлөөлж Жезебелс амар нөлөөлөгч байгаа байхгүй юу? Яагаад нөгөө Ахаб нөгөө Наботын газрыг авч чадахгүй нөгөө гомдлоод ингээд ирдэг штэ. Тэнгуүш Жезебел чи хаан биздээ гэдэг нөгөө жинхэнэ аллахын ажлаа хийж Наботын газрыг авч өгсөн штэ. Тэгэхээр хамгийн түрүүнд ямар хүмүүс Жезебел сүнсэнд өвддөг вэ? Гомдомтой. Одоо энэ чуулган дээрээ нэг гомдолдог. Эсвэл ямар нэгэн хүнд аюу амархан гомдоод эсвэл ахлагчдынхаа үгэнд гомдчихдаг те. Ахлагч нь одоо жинхэнэ тэр хүнийг сүнсээр өсгөх ч юм уу те. Үнээр босгон баавуулах гэж үг хэлсэн байх юм бол тэрийг нь те хүлээж гомдоод нөгөө хэрвээ яг гомдлын юм ингээд хэлэх юм бол тэр Жезебел сүнстэй хүмүүс нөлөөнд ажиллаж байгаа хүн шууд Изебел шиг шууд тэр хүнийг өөрийнхөө нөлөөд оруулж чадна. Тийм. Ингээд тэр хүн яасан Жезебел сүнсний нөлөөд маш амархан өвтөж байгаа гэсэн. Гомдол бол бүр яг үүсвэрнэ. Яг холбогдох, яг холбоос нь болчихж байгаа байхгүй юу? Манай сүмж болгон дээр юм болсон шүү дээ, тий? Ямар гомдомтоо одоо юу гэдгийг үг хүлээж авдаггүй, тий? Ингээд яг Жезебел сүнсний нөлөөнд дотор орж нэгдчихэж байгаа байхгүй юу? Гэтэл юун дээр 2:2 дээр, Илчилт 2:2 дээр хэлсэн байгаа. Илчилт 2:2 дээр гэвч надад чиний эсрэг зүйд байна. Миний зарц нарыг садралуулан шүтэнүүдэд өргөсөн юмс идэхийг сурган төөрөлдүүлэхийг өөрийгөө иш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Изебел гэгч эмэгтэй чи зөвшөөрсөн. Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар үлсээсээ гэмших хүсэхгүй байна. Харахтун би түүнийг орон дээр хаяна. Хэрв түүнтэй завхаарагчд тэр эмэгтэй үлсэд гэмшихгүй бол тэднийг би үлэмж гайд унгана гэж байгаа байхгүй. Түүнтэй завхаарагчд гэсэн байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө түүний нөлөөнд орсон. Түүний тэр Жезебелсийн нөлөөнд орсон хүмүүс ч гэсэн энэ үсэг гэмшихгүй бол би тэднийг үлэмж гайд унгана. Хүүхдүүдийг нь хүртэл хүүхдүүдийг нь би үхлээр хүнэ. Амар байгаас тээ. Оюун санаа хийгээд зүрхийг нэвтлэгч нь би байгаа юм гээд. Тэгээ энэ үнэхээр аюултай. Нөлөөнд орсон л бол энэ Жезебел сүнсийг цөмч олон төвчиж хүлээж одоо төвчиж байлгаж болохгүй байгаа байхгүй. Болохгүй. Үнэхээр энийг мэдсэн л бол таслан зогсоохоос арга байхгүй. Үнэхээр таслан зогсоохоос арга байхгүй. Таслан зогсоогоод бурхан юу гэж хэлсэн яг тэрний дагуу хийхгүй л бол үнэхээр төвчээл хайртай шүү. Бурхан чамайг хайртай. Бурхан хүүхдээ өөрчилнөө гэл те. Ингээд юм уу өөртөөхөө одоо бодлоор те ингээд өөрчлөх гэж залбираа чиний төлөө залбираач гэдэг юм уу те. Энэ бол үнэхээр боломжгүй. Ямар ч боломжгүй. Тэгээ хамгийн аимшигтай нь энд гэмших хугацаа өгсөн тэр садар үсээсээ гэмших хүсэхгүй гэхэлэр Жезебел сүнсний нөлөөнд авсан хүмүүс гэмших ерөөсөө хүсдэггүй. Цаанаасаа хүсдэг. Тэр өөрөө гэмших гээд байсан ч цаанаасаа тэр сүнс нь хүсдэг байна. Хүсдэггүй. Үнэхээр хүсдэггүй. Энэ үнэхээр хэрвээ гэмшихгүй бол тэ энэ үсэд гэмшихгүй бол би үлэмж гайд ундна гэж бурхан хэлсэн байна. Бүр өр хүүхдүүдийг нүрт байна гэхэд үнэхээр аюултай байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ тэр сүнсний нөлөөнд тийм үү одоо орсон тэр сүнсний нөлөөнд орж сумжуулнаа толцсон ч юм уу эсвэл тэр сүнсний нөлөөнд орж ингээд ямар нэгэн тэг юм бохор зүйлээ ингэж зүйлтэй холбогдснаа мэдэрсэн бол үнэхээр гэмшихгүй бол ийм аюултай шүү. Тийм ээ? Үнэхээр гэмшээсэй гэж хүсэж байна. Дээрэс нь Жезебел сүнс чи өөрөө иш үзүүлэгч байсан. Хуурамч иш үзүүлэгчтэй байсан. Тий. Хуурамч иш үзүүлэхийг хүртэл манай сүнс шуулган дээр гаргасан байна. Тийм биз дээ тий. Тэгэхээр ийм хүмүүс гэмшихгүй бол бурхан үлэмж гайд унгай шүү тий. Үнэхээр аюултай шүү. Тийм учраас гэмшээсэй гэж маш их хүсэж байна. Яагаад гэвэл бид бүхэнсний хүсэл чуулган хүмүүсийн сүнсний авралын төлөө эзний үнэхээр эзэн рүү эргүүлэхийн төлөө эзэн дээр ирэх хүмүүсийн төлөө үлчилж байгаа. Тэр үнэхээр гэмшээсэй гэж уриалж байна. Чин үн зүрхээсээ үнэхээр маш хурдан гэмшээсэй. Цаг хугацаа богинохон байна. Тийм ээ. Үнэхээр гэмшиж эзэн рүү эргээсэй гэж уриалж энэ гэрчлэлийг бас хийж байгаа шүү гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тий энэ нөгөө
Гэтэл ном дээр байгаа байхгүй юу? 25 дээр чи тэдэнд бүү мөргөө, тэдэнд бүү үйлчил. Учир нь би бол хартай. Бурхан бөгөөд намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийн хилэнцгийг 3-4 дахь үеийн хүүхдүүдэд хүртэл буулгадаг гэсэн байгаа байхгүй юу? Бурхан болвол тэгтээ эзнийг даган түүний хуулийг сахигчдаг 1000 үе хүртэл нь өрөөдгөө гэд. Бурхан бол ийм гайхалтай нэгүүлсэнгүй бурхан байгаа байхгүй юу? Тэгтээ яагаад Жизебелийн сүнсэн дээр үр хүүхдүүдийг нь бүр устгана? Бүр юучгүй уг үндсээр нь устгана гэж хэлсэн бэ? Тийм ээ. Үнэхээр бохор сүнс учраас, үнэхээр ёрын сүнс учраас энэ зүйлийг хэлсэн байгаа байхгүй. Ягаад тэгэхээр энэ зүйлийг дагж байсан хүний үр удам дээр нь хүртэл энэ бохор зүйл нь маш их гүнзгий шингэдэг учраас л эзэн тэгж хэлсэн байгаа шүү дээ. Тэгээд ийм зүйлийг ингээд бурхан хэлсэн байж тээ. Би ингээд Жизебелийн Ахабын гэр бүлдээс юу ч үлдээхгүй газрын хөрснөөс арчаад баг үр удмыг нь үндсийг нь арчин түүний цусыг нь хүртэл ноход долоо. Хэрв Ахабтай нэгдсэн тэр одоо энэ Жизебелтэй нэгдсэн түүний үйл ажиллагаанд оролцсон хүмүүс байх юм бол гэд Ахабтай нэгдсэн хүмүүстэр хүртэл энэ хараал буух болно. Бүр үр удам таслагдах хүртэл хараал буух болно гэж бурхан маш ихээр энэ бузар мөгийн эсрэг чигшсэн байгаа байхгүй юу? Бүр аюултай бурхнаас ирэх аюултай хараал тий. Өнөөдөр бид нар амьд байгаа нь угаасаа амьд бодгоор үр хүүхдээ гаргаа тий үр төлөө гаргаа тэднийхээ төлөө амьдрал тэгэл энэ үр хүүхдээгээ төлөө л амьдрч гэж энэ хорвоо үр хүүхдийн төлөө л байгаа даа шүү. Тэгэхээр үлдэж байгаа үр хүүхдээ бид нар юун луу түлхэж оруулж юун луу ямар зүйл рүү оруулж байгаагаа маш сайн анхаарахгүй бол энийг бүр хэлэх асуудал байгаа байхгүй тий. Бүр зүгээр л ингээ итгэвч биш хүмүүстэж гисэн энэ сүнс байна гэж байгаа байхгүй. Тэгтэл энэ сүнс маань эцсийн эцэст үр удмыг нь үр хүүхдийг нь устгах ийм алуурчин сүнс байна шүү дээ. Тэгэхээр үүний төлөө бид нар маш энэ сүнсийг мэдэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр магадгүй юу их сүнс ярдээ, юу их чөтгөр ярдээ, тий юу их сүнслэгийн гэж зарим нэг нь бодож ч магадгүй. Ярихаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл бидний сүнс тэр чигээрээ бид нар махан бие амьдарч байгаа боловч тэр чигээрээ сүнслэг оршихуй дотор амьдарч байгаа. Тэр чигээрээ сүнс тийм үү. Тэгтэл ингэж энэ дээр хэлсэн байгаа шүү дээ. Үнэхээр Есүс загалмаа дээр ёрын сүнсийг загалмаа дээр ярьж үзүүлэн болгосон байхгүй. Үзүүлэн болгосон. Нийтэд үзүүлэн болгосон гэж хэлсэн байдаг тий. Жишээл Колосой 2:15 дээр захирагчд болоод ирэх баригчдыг зэвсгүй болгоод тэр тэднийг загалмаа дээр ярьж тэднийг нийтэд үзүүлэн болгоо гэж байгаа. Тэгвэл энэ ертөнцийн захирагч нь хэн бэ? Сатан. Ирэх баригчдыг тэгвэл энэ сатан ирэх баригч тэр Жизебелийн сүнсийг тэр бохир сүнсүүдээ бүгднгийн зэвсэхгүй тэднээс зэвсэхгүй байхгүй. Ямар ч хүч байхгүй. Ямар ч эрх мэдэл байхгүй. Тэгэд эднийг айл эрт Есүс загалмаа дээр ялцсан. Тэгээд үзүүлэн болгоцсон байгаа байхгүй. Тэгээд үзүүлэн болгоод айл эрт зэвсэхгүй болсон тэр сүнс тэгвэл өнөөдөр яаж байгаа? Зэвсэгтэй юм шиг айл гэр бүлд ноёрхлоо хийсэн. Тэ? Энэ тэндэл стан хаан тэ бүр юм ялагчин юм шиг явж шít. Тэгвэл чи үзүүлэн болсон зэвсэхгүй гэдгийг бид гэрчилж бид энийг чинь Есүс загалмаадаар энэ Жизебелийн сүнсийг ялсан юм а. Чи зэвсэхгүй чамааг айл эрт үзүүлэн болгосон гэдгийг бид нар гэрчлэхгүй бол итгэгч бид нар хэлэхгүй бол өөр хин хэлхий. Тэ? Энэ сүнс амар юм одоо нөгөө хааны тэ Ахаб хааны эхнэр Жизебел. Тэгэхээр яг ингээд маш ингээ бүр юм эрх мэдлэлээр яг эрх мэдлийн хажууд байгаад ажилдаг байгаа байхгүй юу. Бүр тэр олон хүний дээр суудсан тэр яг эрх мэдлийн хажууд яг ингээд зориудаар байж одоо тэр яг тэр дээрээс тэр муухай одоо тэр сүнснийхаа тэр аллаг тий Ахаб хааны өмнөөс тэр захиа бичиж явуулсан шүү дээ тий. Тэр ноёд язгууртнууд руу яг тэгээд бүр эрх мэдэлтэй хүмүүсийн бүр дээр нь суугаад тэгээд тэр дээрээс нь тэр аллах, ядлах, тэр сүрүүлэх, тэр бузар ажиллаа нийгмийн одоо бүх талбарт ажилдаг байгаа байхгүй юу. Айгуу муухай. Тэр бурхны ариун оршихугаас хүмүүсийг холдуулдаг тийм хамгийн тэр нь бүр бурхан ингээд маш одоо дайсны бидний тэмцэл махцусны эсрэг биш харанхуй ертөнцийн захирагчдын эсрэг штэ. Тэгэхээр харанхуй ертөнцийн захирагчид сатаны тэр
одоо тэр харанхуйн тэр хаанчлалаас маш том үүрэг даалгавар авсан тийм муухай бузар сүнс байгаа байхгүй. Тэнгүүд л яг бүр эзний бүр ингээд маш олон хүнийг одоо амируу дагуулах тэр чуулган дотор тэр сэмхэн тэгж ажиллаж ясныг эзэн өөрөө байдаг учраас, эзэн өөрөө хончнод учраас тэ эзний нэгүсэл байдаг энэ чуулганд барьж авч байгаа байхгүй. Гайхалтай бүр бид нар бүр үнэхээр талархалтай. Эзэн дотор сүнс дотор бүр ялалтыг гэсэн үнэхээр мэдэрч байна. Ямар гоё вэ тий талархаж байна. Тэр ёрын сүнс өөрөө ёрын зүрхтэй хүмүүсийг хэрэгэлдэг гэсэн шүү дээ тий. Тэгэхээр үнэхээр энэ ёрын энэ сүнсэнд энэ Жезебелийн сүнсэнд хэрвээ нөлөөнд орсон, нөлөөнд хамрагдсан л бол би ямар ёрын юм бэ гэдгийг хүлээн зөвшөөрөх. Би үнэхээр ёрын зүрхтэй маа гэдгийг харах хэрэгтэй байхгүй юу да. Тэгэл ерөөсөө тэрийг хүсэхгүй байгаа байхгүй юу. Ерөөсөө гэмшихгүй тэрийг хүсэхгүй. Би бол те би зөв явж байгаа. Би ер нь би тийм санаагаар би тэгээгүй ч гэдэг юм уу те. Ингээ өөрийгөө өмөөрөх юм уу. Ерөөсөө бараг тэрний буруу те. Ерөөсөө өөр дээрээ буруугдахгүй. Ингээд за яг ингэдэг юм бэ. Тийм учраас энэ нөлөөлөлд орсон хүмүүс яг яадаг вэхээр шууд гэмшээд бурхны өмнө бууж өгөхийг мэдэхгүй байна. Ягаад тэгэхээр тэр маш ёрын сүнс нөлөөлөгдсөн учраас. Тэгээд тайлбар тавьж гин. Үгүй би ингээгүй. Үгүй тэрнээс болсон. Би тэгж бодсон гэд асар их худлаа өөрийгөө өмөрсөн тайлбар тавьдаг. Үйлчилж гин гэдгээ мэдэхгүй тийм. Тийм үйлчилсэн гэдгээ ойлгохгүй байна. Тэгэхээр зэрэг энийг хэлсэн байдаг штэ. Эмтэрсэн гэмшсэн зүрхтэй хүнийг бурхан жигшихгүй. Хатуурсан, эзний өмнө тэрсэлсэн, биеэ өмөрсөн, тайлбар тавьсан байна гэдэг чинь маш их хатуурсан зүрх сэтгэл байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөө гэмшиж чадахгүй тохиолдол бурхан бол сайн штэ. Би яг бас хэлсэн байдаг штэ Библиэлд. Яг үнэн байхад эзэн дуртай гэд тий. Тэгэхээр үнээр хэлэх хэрэгтэй байхгүй юу. Би ёрын зүрхтэй байна. Миний зүрх сэтгэл хатуурсан байна. Та үнэхээр миний зүрхийг эмтэлж өгөөч. Энэ бол үнэхээр нөгөө дуулал 51-ийн тийм ээ. Энэ бол гайхалтай эзний зааж өгсөн бидэнд. Би бас нэг юм нэмжлэмээр л дөрөв энэ ахлахын хэлсэн дээр сүнслэг оршихуйн талаар ярьсан шүү дээ. Одоо ингээд хүмүүс бид нар ингээд за Жезебел сүнс гэл ингээд хоёр дахь хэсэг болгоод ярьж байна. Бас сүнсний тухай яриад байна тий. Сүнсний нөлөөллийн тухай яриад байна. Сүнс яаж ажилдаг тухай бид ингээд бас яриад байна. Тэнгүүд зарим нэг хүмүүс бол ахаал сүнсээ яриад байна тий. Ахаал сүнс гэл сүнс рүү энэ зүйл рүү ингээд хитрхи их ингээд төвлөрөөд байна гэдгийг тий хүмүүс ингэж бодож байгаа. Тэгвэл бурхан өөрөө сүнс гэсэн шүү дээ. Тэ? Тэгэхээр хэрвээ бид нар сүнсийг үгүйсгэх юм бол бурханыг үгүйсгэж байгаатай яг адилхан болж байгаа байхгүй. Тэр сүнслэг оршихуй чинь байгаа шүү дээ. Тэр сүнслэг оршихуйг бид нар үгүйсгэх ямар ч боломжгүй байхгүй. Харагдахгүй гэдэг утгаар нь бид нар тэрийг үгүйсгэх ямар ч боломж байхгүй. Тэгтэл нөгөө сүнслэг оршихуйд тулаан болж идэг. Сүнслэг оршихуй дээр бүх зүйл болсны дараагаар энэ нөгөө материалыг энэ ертөнцийн тэр зүйлсийн үр дүн харагдаж идэг. Тийм ээ? Тэгэхээр энийг битгий бас ингэж хитрхи сүнслэгжүүлж байна гэдэг талаас нь битгий хараарай. Ягаад гэвэл яг энэ сүнслэг зүйл яг ингэж нөлөөлдөг байгаа байхгүй. Одоо түрүүсээ хэлж штэ. Өөрсдийгөө би ийм бодоогүй штэ, би тгээгүй штэ гэд ингээ бие өмөрж байгаа. Энэний нэг илэрл байхгүй. Энэ юу илэрхийлээд байна гэхээр нөгөө сүнсний тэр нөлөөнд автцснаа юусэн мэдэхгүй байгаа байхгүй. Яг юмд ясамин дээр яагаад нөлөөлцсөн бэ гэдгийг бодох хэрэгтэй байхгүй. Ямар нэгэн байдлаар сая нандаа минь хэллээ шүү дээ. Зүрхэн ёрын учраас тэр зүйлд ажиллах тэр үе таалгыг нээгээд өчөж байгаамаа тий. Тийм учраас энэ сүнс энэ дээр ажиллах тийм боломжтой болчихж байгаа. Тэгэхээр зүрхэн дотор ч байгаа өөртөө чи мэдэхгүй байгаа тэр зүйл рүүгээ өнгөж хараад тий. Ингээ гимшээрэ гэдэг бол маш зөв. Тийм хүмүүс энийг аягүй сайн ойлгож авч энийг байх хэрэгтэй. Тийм Библиэр байдаг шүү дээ. Бүрэн дуу гэдэг тий. Тэгээд нөгөө бурхны ард түмэн цөмөрхийг хан хэрмээ ингээд цөмөрсөн хэсгүүдийг ингээд нөхдөг үсттэй. Эн чинь бол залбирал тийм ээ. Тэгээд дээрэс нь дайсан ирж байгааг харахын тулд бүрээтэй хүн харуулт гардаг шүү дээ тий. Тэгээд бүрэн дуу татаж байхад түүнийг нь сонссон хүн ерөөлтэй байхгүй юу? Тэр арина аварчаад. Энэ гэрчлэл бол бидний энэ гэрчлэл болвол
бүрээн дуу байгаад байгаа. Ягаад тэгэхээр дайсан ингэж ажилдаг шүү. Яг энийг сонсоод над дээр энэ зүйл ажилласан юм биш байгаа да. Энэ аюултай зүйлийг би ингэж чигших ёстой юм байна. Би эзэн рүү хандах ёстой юм байна гэд. Тэгээд инхээр гимшээд эзэн рүү эргэж байгаа тэр хүн ерөөлтөө амиа аваад гарах байхгүй. Энэ сүнслэг юм байна. Энэ сүнсэн дээр хит төвлөрж гин гэд ингээд бүрээн дууг сонсохгүйгээр үл ойшоосон хүн бол амиа алднаа л гэж байна. Библиэлд бол үнийг л хэлсэн байдаг бүрээн дуу гэж. Тийм тэгээд сүнслэг зүйлийг бол хүн ойлгохгүй яг эзнээс ингээд сануулга ирээд жинхэнэ эзний пастор ахлагч нар ингээд хэлэхэд яг ингээд миний сэтгэл болоо оюун бодлоо огт ойлгохгүй. Гэхдээ яг таны дотор яг ариун сүнс байгаад эзнээс эмээхэ байл. Үнэхээр би ойлгохгүй ч гэсэн эзэм нь би бууж өгж байна. Би ёрын зүрхтэй те яг дуулалт нөгөө 51-ээр гимшээд ороод ирэхэд ариун сүнсний нэгүсэл гайхалтай ажилдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө бид нар одоо бурхан гимшиг тэр хугацаа өгж байна. Тэр боломжийг өгж байна. Үнэхээр нөлөөлөгдсөн хүмүүс бол өөрсдөө буулгаад даруусгаад гимшээд ороод ирэх юм бол эзэн гайхалтай ажиллана гэдгийг л тий. Одоо үнэхээр тий итгэгч нарын босох цаг нь болсон тий. Али бүр гайхалтай бурхан бидэнд өгөө өгцөн, ялалтаа өгцөн, бүхий л өрөөлөө өгцөн, хангамжаа өгцөн. Яагаад бид нар энэ бохор аль эрт үзүүлэн болоод ялагдсан бохор сүнсний боолчлолд ор амьдрах юм. Тэгтэл яагаад зүгээр л ингээд нөгөө салхинд хийсэж байгаа юм шиг хин нэгний үгэнд гой сайхан сэтгэл баясгсан үгэнд ингэвэл сайхан болох юм байна гэж хуурдаж хэдий удаан явах юм. Нэг л өдөр бурхан амийг чинь нэхвэл та хаачих уу? Үр хөвгтөө юунд үлдээх үү? Тэ? Тэгэхээр өнөөдөр зүгээр ингээд бидний үр хөвгтдээ үлдэх хамгийн том өв бол эзэнтэй уулзуулах. Өөрснөө ядаж хүүхдүүдэд үлдэх зүйл нь өөрснөө үнэхээр тэр зүйлийн төлөө гимшиж, өөрснөөрөө дамжиж тэр гим нүглийн хүүхдтэй өв болгон үлдээхгүй байх. Зүгээр л эрүүл ухаанаар зүгээр ботход тэр байгаа байхгүй. Тэгтэл хангалттай энэ нийгмийн хэцүү болохгүй, бүтэхгүй зүйл дотор хангалттай л хөвж штэ. Тэгвэл яагаад энэ дотроо тэгвэл бид нар итгэгч гээд энэ үг бурхны үг байгаад ялалт нь ирсэн, загламаагаар дамжуулан амруу орцсон. Энэ байдал дээр яагаад өөрчлөлт ирэхгүй байгаа юм? Яагаад худлаа хуурмаг би бурханд итгэж шүү, би залбирсан шүү гэд өөрснөө хуураад байгаа юм? Болохгүй бол болохгүй болж ин болохгүйгаа яагаад мэдээ тэндээсээ өсрэлт хийгээд өөрчилж чадахгүй байгаа юм? Яг л нэг салхинд хийсэж байгаа юм шиг тэнд нэг сайхан үг дууллаа, тэнд нэг семинар, тэнд нэг сайхан дууны конференц тэр энэ гэд яагаад хийсээд гүгээд байгаа юм? Үнэхээр тэнд үнэн байна уу? Бурхан шалга гэсэн шүү дээ. Үгээр шалга гэсэн шүү дээ. Тэнд үнэн байна уу? Бурханы үнэн үг байгаа газар өөрчлөлт ирнэ. Үнэхээр өөрчлөлт болгож гин үү? Бурханы үгээр дамжуулан ариун сүнсний илчилтээр дамжуулан үг тэр газар тунхаглаж, үг тэр газар ажиллахад ариун сүнс үгээ баталж, бурхан ариун сүнс тэр газар ажилдаг. Чөтгөрүүд нь илчлэгддэг. Чөтгөрүүд нь хөөгддөг, өвчин эдгэрдэг. Библиэлд байгаа Библийг уншаад үгэнд итгэдэг хүмүүс тэгвэл өвчин эдгэрч чөтгөр хөөгдөн гэдгийг өнөөдөр ч гэсэн бүх итгэгч нар яг бүрэн зоригтой итгэж чадж байгаа юу? Би яг энэ бүрэн өгсөн хүн амьлна гэдэгт би итгэж гин үү? Одоо нэг өөрөөр эрүүлээ харах сэргэх цаг болоод байгаа хгүй тий? Сэргэх цаг үнэхээр болтой. Тэгээ яг наадах дээр ч нөгөө масаараа Монгол одоо чуулган христийн бие маш энэ нөгөө Жизебелийн энэ сүнсний маш дарамтанд дор явж байна. Одоо өнөөдөр би яг эзэн миний бас гэрчил хийхин өмнө сэтгэл зүрхийг биелдээд маш их эзний өмнө бас гимшээд энэ нөлөөнд дунд явсан байна. Үүнийг бас хүлээн зөвшөөрсөн байна. Олон жил бас энэ сүнсний дарамтанд явсан байна гэдгийг яг надад бас яг нааш орж ирэх юм нь бас хилчилсэн. Тийм байж штэ. Ер нь айцар. Одоо хин айсан штэ нөгөө Илия аяагаад тий айсан штэ. Ердөөс айцар контролддог. Тэгээд тэр хүмүүс үнийг мэдсэн мөртлөө тэр газраасаа тэр хүнээсээ холдож чаддаггүй. Сэтгэл зүрхийг нь бүр чавцартал хүлчдэг, өөртөө уучдаг байхгүй юу? Зүгээр л айцаар хүлдэг. Тэгэхээр одоо итгэгчтэй та нарын одоо босох цаг болсон. Айх үе биш ээ. Ам авралынхаа төлөө, үнний төлөө үнэхээр босч ирээд зоригтой
хүчтэй зогсох цаг болсон шүү дээ. Юундаа айгаад байгаа юм бэ? Тэ? Тэгээ бурхан хэлсэн шүү дээ. Бидний босох цаг юунаас эхлэх вэ? Гимшлээс эхлэх байхгүй тий. Гимшицгээ гин нүрээ үгүй болохын тулд эргэцгээ гэсэн шүү дээ. Тэгэхээр жинхэнэ гимшүүлээ цэвэрлэх. Тэгтэл яг гайхалтайгаар сүмч болгонд яг энэ сүнс илчлэгдээд ирэнгүүт зүгээр л ингээд нөгөө сүмдэр ингээд гайхалтай цэвэрлэгээ болоод бид нар ингээд байж явах үед зүгээр л гимшлийн бэлэг бууж ирж байгаа байхгүй. Бүр асгартлаа уйлаад бүр тэнд чинь ингээд тэгэд ямар олон тэрийг дагсан ямар олон тий сүнснүүдээс бид нар чөлөөлөгдөв тий. Тэгэхээр эдгэрэл чөлөөлөлт гэдэг маань зүгээр л эзний үгэн дээр тэр бохир сүнс илчлэгдэхэд л ил гарах. Одоо жишээлбэл ингээд тий өөрөө таслахаа нэг юм асгараа тэнд нь ялаа шавд бохирцсон байвал яах вэ? Тэрийгэ цэвэрлүүл тэр ялаа нь байгаа сайхан болно үстэй тий гоё болно. Тэгтэл тэр бохир зүйл байхгүй байгаа хаана байгааг мэдэхгүй байгаа л ингээл хаана байгаа юм болоо гэж олж цэвэрлэхгүй бол тэнд чинь ялаа батх нь үүмэлэн штэ. Яг тэрүүнтэй ижилхэн тэр бохир сүнс яг энэ байна гэд илчлээд ирэнгүүт тэр зүйлийг зайлуулж штэ. Тэгэхэд тэр газар цэвэрлэгээ зайлуулахын тулд цэвэрлэгээ бурхан өөрөө тэр цэвэрлэгээгээ хийдэг. Ямар гайхалтай вэ те? Бид нар ямар гайхалтай чөлөөлөгдөв вэ те? Цэвэрлэгдсэн те? Үнэхээр цэвэрлэгдсэн. Маш юм их замбраагүй байдлыг авчирд юм байна. Маш юм их замбраагүй, самуурал, эргэлзээ. Тэгээ хайцаар, хуурамч айцаар хүлдэг. Тэгэхэд бурхан бидэнд хайр, хүч, тэ бие захирах сүнсийг өгсөн байтал хайцын бус, тэ хайр хүч бие захирах сүнсийг өгсөн байтал итгэгчдийг зүгээр хуурамч юм айцаар өөртөөгөө л хамааралтай байлгахаар тэгж хүлдэм байна. Тэгэд ингээд энэ одоо сүнснээс болж бидний мэдэхгүй маш олон хүмүүс явсан. Эдгэрэл чөлөөлтөр бол аюу маш олон хүмүүс ирсэн, эдгэрсэн, чөлөөлөгдсөн. Бурхан энд байна гэд хүмүүс бүр эренгүүтлээ оршуу дотор мэдэрдэг. Үнэхээр эзэн өөрийгөө мэдүүлдэг. Гэвч яад ингээд олон хүмүүс эзний чуулганаас энэ сүнснээс болж явсан. Гэхдээ бид нар эргээд эзнийхээ оршууд үнэхээр бурханыхаа өргөөнд, бурханыхаа сүмд ирээчээ гэж бас та бүгдийг бас нөлөөлөгдсөн бол эргээд ирээчээ тэр боломж. Тэгэхээр яг энэ зүйлийг бидэнд нөгөө нэг ариун сүнс яг илчилсэн тий хэлээ. Энэ цусны буруутан болохгүй тулд нэгдүгээрт, хоёрдугаарт энэ сүнс илчлэгцэн, энэ сүнсээр дамжуулан явсан хүмүүс үнэхээр байвал тий үнэхээр энэ хүмүүст та нар энэ сүнсэнд ингэж хуурдагдаж энэ сүнсэнд хуурдагдаж явсан байх магадaltaй байна шүү гэд бид нарыг илчил гэж хэлэх гэсэн учраас бид нар та энэ гэрчлэлээ хийж байна. Тэгээд ирэх үгүн та нарын сонголт тий. Тэгээд бурхан биднийг хэлэх гэсэн учраас бид нар гайхал энэ элчийн зорилго нь таны ам авралын төлөө бид нар хичээлж байгаа тийм ээ. Үнэхээр бурхан байна, ариун сүнс байна. Энд эзний үнэн үг байна. Гол нь тэр үнэн үг, тэр тослогдсон тэр хүнээрээ үнэн үг нь тунхаглалаа. Таны зүрх сэтгэлд гэмшил орж ирлээ тийм үү? Үнэхээр гэмшицгээ Тэнгэрийн хаанчал ойрхон байна гэж эзэн маань тунхаглаж байсан шүү дээ. Яг л тэр үгийн дагуу тэр л үйлсийн дагуу энд ингэж бүхэлсний хүсэж чуулганд энэ үнэхээр үйлчлэл хийгдэж байгаа. Үнэхээр нүдэрээ хаарсан хүмүүс зөндөө байгаа. Үнэхээр маш олон хүмүүс ирж эдгэрч чөлөөлөгдөж нүдэрээ харж тэгэд үнэхээр залбирч ингээд эдгэр чөлөөлтөд үйлчлэл болгон дэр гээд явдаг хүмүүс байгаа тий. Гэтэ хэрвээ тэр хүмүүст үнэхээр хандаж ингэж гэрчилж байгаа таны ам авралын төлөө хэрвээ та эргэлзсэн итгэлгүй байдал тийм үү тэнэгэлцсэн ямар нэгэн зүйл байгаа бол үнэхээр тэр нөлөөнд автсан бол та үнэхээр бодоор ам авралтынхаа төлөө та залбираарай гэж уриалж байна. Амен. Тийм дөрөв бас нөгөө тэгсэн штэ. Би санийх дээр нэмж хийх хэлэх гээд байгаа. Тэгээд магадгүй тэр хүний амнаас гарч байгаа үг сонсоход хичнээн ийм энгийн сонсогдох боловч тэр үгнийх нь цаана явж тэр сүнсний нөлөөлөл нь тэр хүмүүсийг явуулах, холдуулах, өөр зүйл зүрх сэтгэлд нь орж ирээд ингээд явуулчих чадaltaй байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрэнд нь автаад нэг үгийг сонсчоод тэр хүний талаад өөр юм бодогдуулаад тэр цаашаа явчих. Тийм тэгэж явцсан хүмүүс зөндөө байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр хэрвээ та нөгөө манай удирдаг тий бас нэг ахлах бас нэг нөлөө бүхий хүн байсан учраас тий. Тийм болохоор тэр хүний үгэнд нэг үгээс ч магадгүй танд хэрвээ тийм үгнээс нь болоод та хэрвээ
өнөөдөр ингээд явцсан болвол та бас бодоорой тий. Яг Нандагийн хэлснээр залбираарай гэж үсмээр байна. Энэ Эзекиэл номын 13-ын 22 дээр байна л да. Би хүндүр болгоогүй байхад та нар зөвхт хүний зүрхийг худал хуурмаагаар гашуудуулж буруутыг ёрын муу замаасаа эргэхгүй байхыг дэмжиж амиа хамгаалахыг нь болиулсан. Энэ үг яг хин дээр хэлэгдсэн бэхээр бас л яг тэр Изабелийн сүнсэнд нөлөөгөөр хийгдэж байгаа байхгүй энэ зүйл. Бурхан хүний хүн зүрх сэтгэлд ямар ч хүндүр өгөөгүй байгаа байхгүй юу? Бурхан аврах гад үнэхээр гайхалтай цэвэр тунгалаг үгээ үнэхээр тэр ариун гайхалтай эндрээсээ урсгаж исэн. Тэгэхэд яагаад хүмүүс зүрх сэтгэл нь хүндүрлсэн те? Зүрх сэтгэл нь хүндүрлсэн учраас л явдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр манай үнэхээр гайхалтай номлол байдаг гэдгийг хүн болго мэднэ. Нэрээ сонсдог. Тэрийг сонсч байхад зүрх сэтгэлд нь сонсоод ингээд дараагийн удаа ингээд гайхалтай баяр хүртэгээр ирэх байтал хин зүрх сэтгэлийн хүндүрлүүлсэн бэ те? Тэр ажиллаж исэн бозор сүнсний нөлөө байсан байгаа байхгүй юу? Тэгэд 23 дугаар бүлэгтэр хэлсэн байна. Эзекиэл 13:23 дээр тиймээс эмэгтэйчүүд та нар цаашид хуурмаг үзэгдлийг үзэхгүй, мэрэг төлгийгч үлдэхгүй, би ард түмрээ гараас чинь чөлөөлнө. Ийхүү та нар намайг эзэн гэдгийг мэдэх болно. Эзэн биднийг үнэхээр аварсан бөгөөд бид эзнийгээ хүндлэх болно. Энэ бол үнэхээр гайхалтай тунхаглал. Эзэн энэ тунхаглалыг хэлэгдэн гэсэн энэ тунхаглалыг хэлжээ. Нөө зүрх югаар дүрэн байна. Ам төгөр болохнаа гэдэг шүү дээ тий. Тэгэхээр итгэгч бурхан өөрөө дэлхийн ертөнцийн оргын хооснаас орчин ертөнцийг бүтээхдээ үгээрээ бүтээсэн шүү дээ. Бүх зүйлийг үгээрээ бүтээсэн тийм үү? Яг тэрнтэй адилхан хүнийг өөртөөгөө адилхан бүтээсэн бидний амнаас гарч байгаа үг маань үнэхээр яг тэр бурханы тэр бүтээсэн тэр бүтээлүүдтэй адилхан тийм хүчтэй. Тэгэхээр хүний зүрх юугаар дүр маань ам төгөр энэ миний ам юу ярьж байна гэдгээл үнэхээр шалгах хэрэгтэй байгаа байхгүй. Миний амнаас юу гарч байна те буруу зүйл гарч байна уу зөв зүйл гарч байна уу гэдгээд үнэхээр шалгаад би ёрын байна уу ёрын өмнө дотор ёрын юм байна уугүй юу гэдэг ингээд үргэлж үнэхээр шалгах хэрэгтэй юм байна. Тэгээ бид нар бас сүнсээр одоо төлөвшөж те сүнснүүдийг ялган таних одоо өөртөө захирах гэл ингээд нэлээд одоо тийм сүнслэг төвшнийг одоо бид нар ихсэн адилхан суралцаж өсөж явж байгаа шүү дээ. Бид нар одоо төрлөхөөс төрөөд ингээ мундаг баатар болсон хүмүүс биш шүү дээ. Бид нар чи яг эзэн дотор төлөвшөж дуулууртай өөртөө даруусгаж дагаж ингэж өсөж явж байгаа. Ямар сүнс ажиллаж байна вэ? Энэ хүн ямар зүрхний хандлагаар ярьж байна? Энэ хүн хүний сан ямар сүнс ажиллаж байна вэ? Тэ? Ямар сүнсээр ярьж байна гэдгийг аяйгуу сайн ойлгож, ухаарч, ингэж ажил дээрч, амьдрал дээрч, суулган дээрч тэ бүх талбар дээрээ бид нэр ингэх хэрэгтэй юм байна гэдгийг бас давхар ингээд суралцж байна. Давхар бидэнд сургамж бодлоо тэ. Давхар маш том сургамж боллоо. Маш том ухаарлыг өгж байна биднэрт. Айгуу том ухаарлыг өгж байна. Тэгээд үнэхээр бурханы ариун сүнс ажилтдаг, бурхан дотор дуулууртай байгаа арт түмнээ бурхан өөрөө ингэж хайр дотор сургадгийн байна. Ташаардах үедээ ташаардгийн байна. Сургах үедээ сургадгийн байна. Сүнслэг шин төвшөнд ялгалт руу гаргаж ирдэг юм байна. Амен. Яг вау. Яг бүх талбар дээр ажилласан тэр сүнсний илэрлийг харуулсан шүү дээ. Энэ чинь бүх одоо хүний амьдралын бүх талбар дээр ажиллаад зүгээр бурхнаас өгсөн хувь тавилангийг өгүүлэхгүй тулд өөртөөс маш зөв нууц ажилт юм байна гэдгийг харуулсан. Тэгэхээр залхимхтэй шүү. Тий. Нууц тийм гимгүү юм шиг царайтай тийм яг мундаг одоо хүнийхэр мундаг чадвартай хүмүүсээр бас их ажилт юм байна. Тэгээд яг эзэн одоо түрүү Нандаг хэлснээр нэр бидэнд энэ зүйлээр дамжуулаад сүнсний маш юм ялгах чадварыг өгж байна. Дахиад бид нар Жизебелийн сүнсэнд хизээж хуурдахгүй болтлоо ингээд сургаж штэ ямар гоё вэ те. Тэг үнхээр эзэн талдрыг өргөхийн тулд те байнга л гимшилтэй байнга л юу вэ гэдэг те ариун сүнсний өдөрдөмжин дотор те бурхны үгэн дотор бүх зүйлийг шалгах хэрэгтэй гэдгийг л илүү хэрсүүжээ л те эзэн бидэнд. Тэгээ энэ дэр нөгөө хэлэхээр нөгөө шомнол гэж ярьсан штэ. Ер нь бол нөгөө түрүү нөгөө 1-р хаад 21 дээр гардаг шүү дээ нөгөө Ахабын түүх те. Тэрэн дээр яг нөгөө үндсэн яг юунаас эхэлж ийн гэвэл нөгөө газар худалдаж авах гэдэг шүү дээ. Наботи ус үзмийн газрыг худалдаж авах гэсэн чинь нөгөө авъя гэсэн чинь үгүйгээр хэлсэн шүү дээ. Зоригтой те аюу зоригтой ингээд
Тэгээд хэлснээсээ болоо тэгээд тэр Жизебелийн сүнс амь насанд нь хүрсэн шүү дээ. Ер нь бол яг шунлаас эхэлт юм байна. Шуналтаа тэр зүрхэн дээр л ер нь Жизебелийн сүнс ажилт юм байна гэж харж байгаа. Тэгээд бардамнал тэгээд яг ингээд контролдох нийтээр нь хяналт. Тэгээ энэ гурав яг ингээд тэгээ гомдолтой. Ингээд яг ингээд шинж тэмдэг нь нэг байвал тэнд яг Жизебелийн сүнс ажиллаж байна л гэсэн. Тэгээ бас өөртөө хамааралтай байх гэдэг. Тийм. Маш их хяналт мэдрэгддэг байсан. Одоо бас нэг залим их нь яг өөр дөр ажиллаж исэн зүйлүүдийг саналаа. Ингэж хэлдэг. Эрүүл ухаанаар ингэж байгаа чи Библиэр байдаг шүү дээ. Эрүүл ухаан гэрсэн ухаан гэдэг тий. Эзний хүмүүс эрүүл ухаантай бай гэдэг. Гэтэл намайг ирэхэд та айгүй эрүүл ухаантай биш байгаад байгаа байхгүй юу гэсэн мессежийг яг тэгж хэлээгүй ч гэсэн надад яг мэдрүүлээдсэн байхгүй юу. Тэгэнгүүт би чинь нэг эрүүл биш байгаа юм байна да гэж ийм айдас дорой байдал руу шилжиж орсон байгаа. За тэгээд дорой байдлаар хүнийг удирдах эрхшээлдээ оруулна. За бас тэгээд магтаалаар бардамлал руу оруулна. Ийм хоёр туйл дээр бас ажилтдаг. Үүнд нь өртсөн хүн өртснөө мэдтгүүгээр яг бурхны нөгөө гайхалтай өрөөлүүдээс хараалт руу гусаал орчдөг юм билээ. Энэ ерөөсөө Изебелийн тэр худал хуурмаг, залим их манипуляц ийм аргаар явагддаг. Тэгэхээр энэ бохор сүнс бурхны сүм чуулганд тэр хагаралтай тэр жинхэнэ сүмд бурхны ажиллаж байгаа жинхэнэ сүм чуулганыг сүргэлэх ажлаа хийж эхэлдэг шүү дээ. Хийж эхлэхийн шууд нүдэнд харагдахаар тэр гэж хийдэггүй, ямар залтай аргаар хийдэг нь үрийн цацсан байгаа нь ингээд ургаж эргээл эрэнгүүд гайхалтайгаар сүнслэг пастор маань энийг илчлээд тэнгүүд хөөх гэл бид нар чинь тийм байж тээ гэл эндээс ингэж гайхалтай илчлэгдсэн Тэгэхээр энэ зүйл дээр ч гэсэн бидний хэлээд байгаа нь Монголын бусад сүм чуулгандууд ч гэсэн энэ сүнс маш ингэж хуваагдал, хагарал тэгээ сая бидний ярьсан сүм чуулганд тэр худалдаа 8 тэгээл пастор ахлагч нараа ч юм уу яг сүнслэг удирдаг шээ хүндлэхгүй тэднүүсээ ар өврөөр нь муулчилдаг бурхны ажлаас бурхны хийж байгаа зүйлийг үүсгдэг энэ зүйлүүд байж л байх юм бол үнэхээр сүнслэгээр мэдрэмжтэйгээр бас шалгаад хараараа үнэхээр тэр бурханлаг сүм чуулганд чинь бурхнаар удирдуулж байгаа бурхны ариун сүнсээр удирдуулж байгаа сүм чуулганд чинь энэ сүнс ороод ирэх юм бол танаа тэр гайхалтай бурхны үнэн үг ажиллаж байгаа тэр сүм чуулганыг чинь зүгээр л нөгөө хуурамч сүм чуулган хувиргах ажил нь тэр бүхий л тэр нөгөө үүрэг даалгавар нь тэнд байдгийн шүү гэдэг үдээс зорилго нь тэр шүү гэдгийг бид гэрчилж байна Тэгэхээр Библи тэр чигээрээ гэрчлэлийн ном тэр чигээрээ л бохир сүнсэд хуучин гэрээн дээр яаж ажиллаж исэн шин гэрээн дээр парисеучудаар дамжуулан тэр бохир сүнс яаж ажиллаж исэн Есүс бурхны үгийг яаж эсэргүүцэжсэн Есүсийн хийсэн ажлыг яаж эсэргүүцэжсэн тэр чигээрээ л илчлэлтийн ном байгаа. Тэгвэл илчлэлтийн ном бурхан ингэж хэлсэн байсан байгаа мөнхөд байх бурхан гэсэн шүү дээ. Өнөөдөр ч гэсэн энэ илчлэлт өнөөдөр ч гэсэн сүм чуулган дээр хийгдэж байна. Яг Библиэлд байгаа тэр зүйлүүд тэр сүнс гэсэн өнөөдөр ч гэсэн энд ажиллаж байна гэдгийг бид гэрчилж байгаа да үнэн гайхалтай. Тэр өнгөрсөн ч одоо ч ирээдүйн хэвээрээ Библиэлд байгаа тэр бүх үг бүх зүйл хэвээрээ. Итгэгч нар бол Бурхны өрөөлийг л хайж байгаа. Тийм үү? Жинхэнэ амь аварлаа л хайж явж байгаа шүү дээ. Тийм учраас итгэгч нар сэрэх хэрэгтэй. Үнэхээр сэрэх цаг болсон. Сэрээч итгэгч нар сэрэх хэрэгтэй. Яг тэр Библиэлд байгаа үнэн хайгаач. Библиэлд байгаа тэр эзний хэлсэн үг тэр эдгэрэх чөлөөлөлт тэр чөтгөрүүд хөөдөг тийм үү тэр эрх чөлөө энийг хайгаач Библиэлд байгаа бурхны өрөөлүүдийг хайгаач бурхан биднийг үнэхээр ингээл зовлон дотор өвчин зовлон доторд ингээд эсвэл ямар нэгэн амьдралын хэцүү тарчиг зовлон дотор ингээд байлгахыг хүссэн үү Библиэлд тийм юм байхгүй шүү дээ бурхан биднийг үнэхээр жинхэнэ бялхам амьдрал руу оруулна гэсэн гайхалтай олон амлалтууд байгаа энийгээ л хаа
Энийг л хаа. Жинхэнэ тэр Библиэлд байгаа үгээл хаа. Жинхэнэ Библиэлд байгаа ерөөлөө л хаа. Жинхэнэ тэр ам авралаа л хаах хэрэгтэй. Жинхэнэ тэр ариун чуулганыг л хаах хэрэгтэй байхгүй юу? Яагаад гэвэл жинхэнэ Есүс Христ бол жинхэнэ тэр сүт бүсгүйн төлөө эргэж ирнэ шүү дээ. Тэр жинхэнэ цэвэр ариун сүт бүсгүй чинь жинхэнэ цэвэр ариун сүм чуулганыг хэлээд байгаа шүү дээ. Тийм үү? Тэр жинхэнэ цэвэр ариун сүм чуулган чинь ямар ч завхаарл өтөөгүй. Завхаарл гэдэг чинь одоо юу хэлж байгаа? Одоо өстой энэ Жезебелийн сүнс ямар нэгэн бохир сүнсний нөлөөнд ороогүй. Ямар нэгэн холимог номлол цацаагүй. Холимог номлолыг хончдоор хооллоогүй. Тийм ээ? Цэвэр жинхэнэ бурхны үгээр хончдоо хоолдог цэвэр жинхэнэ бурхны үгээрээ хончдын зүрх сэтгэлд хурж гимшлийг төрүүлж тэднийг эдгэж чөлөөж тийм ээ жинхэнэ эзэн рүү эргүүлдэг яг л ийм л сүм чуулгана хаа ийм л хончныг хаа ийм л одоо бурхны ерөөлөөл хайх хэрэгтэй байхгүй юу сүм чуулганаасаа тэрийг нэх тий удирдаг үнэхээр сүм чуулганыг сүнснийх нь хувьд ингэж тий хамгаалж байгаа шүхэр болсон тэр хүмүүс үнэхээр энэ зүйл байна уу гэж бурхны үгийг тэднээсээ нэх хэмжил. Гэтэл нөгөө яг бурхан дотор үннээр явж байгаа хүмүүс маш их байгаа штэ. Сүүлдээ зөвхрөөд сүмээсээ явангууд л тэр итгэгчтэй итгэгчид яагаад пасторыгаа буруутгаад ахлагчтай буруутгаад ингээд сүмээсээ явж байна. Та нарын буруу гэд ингээд маш их юм одоо нийтлэг юм юу мессеж цацдаг байхгүй итгэгчдийг. Тэнгүүл яагаад тэр итгэгчид яваад байна. Тэр итгэгчид яг үндсэн сүнснийхаа яг тэр нөгөө гол мах болсон тэр цэвэр тэр үнэн үгээ олж авахгүй учраас 5 жил 6 жил явлаа зөвхрөөд явдаг байхгүй юу. Тэгэхээр яг тэр хончтоос яг өөртөө итгэгчд хариуцлагатай болчиход байна шүү дээ. Хувь хүн. Тэрийг шалгах хэрэгтэй шүү дээ. Үнэхээр хуурамч байгаад Жезебелийн сүнстэй нэгдсэн бай. Тэр газар тийм бохирдсон, нэгдсэн тийм байвал та тэр газараас ам авралынхаа төлөө та өөрөө л явах хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгээд тэр газрыг өөрчлөгднөө би яста өөрөө бурхантай уулзраад энэ газрыг би өөрчлөн ч гэх юм уу. Тэр сатаны синагог болсон тэр газрыг хувь хүн ганцаараа өөрчилж чадахгүй л байхгүй. Энд чинь сүнслэг тулаанд хүн бодитоор ингээ орсон байгаа учраас олон итгэгчид одоо энэ юу яаж сүнсний диаволын юм шоронд хоригдсон учраас жинхэнэ ам аврал диаволын одоо гав гинжнээс чөлөөлж байгаа газрыг хүртэл ингэж сүрүүлэх гэж энэ Жезебелийн сүнс ажилласан байгаа байхгүй юу. А гэхдээ яг ингээд угаасаа сатаны иргэшэл байгаа Жезебелийн иргэшэлд байгаа чуулган дотор дэртээ дэргүү түүний хариалт байгаа юм чинь ямар ч юм ажиллахгүй байхгүй юу угаас тий. Тэгш нар жинхэнэ тий сүм чуулган жинхэнэ нөгөө Тэнгэрийн хаанчлал тунхаглах таахгүй. Сүм чуулган чинь сүнслэг үйлчлэл үзүүлдэг. Сүнслэг үйлчлэл үзэн. Тэрнээс одоо энэ материаллаг энэ зүйлээ харахаа болох хэрэгтэй байхгүй. Материаллаг одоо юу гэдэг эд хөрөнгө санхүү одоо юу гэдэг нүдэнд харагдах байдлаар энэ зүйлүүдийг хаахаа одоо болох хэрэгтэй. Жинхэнэ сүнслэг ерөөлийг хаах хэрэгтэй. Сүнслэг ерөөлөө хаах хэрэгтэй. Сүнслэг үр жимсийг авах хэрэгтэй. Сүнсний хоолоо жинхэнэ сүнсний амьд хоёр талдаа эртээ идэвхтэй амьд сэлэн басан тэр үгийг авах. Энэ үгийг хааж энэ үгийг л олж авах хэрэгтэй. Сүнслэг ерөөлүүдээ авах хэрэгтэй. Сүнслэг ялгалтуудаа авах хэрэгтэй байхгүй. Сүнслэг ялалтууд авах. Тэнгэрийн хаанчлал гэж чи юу хэлж байгаа? Тэнгэрийн хаанчлал сатанаас дээгүүр хэрэг мэдлийг хэлж байгаа үстэй. Тэр харанхуй хаанчлал, гэрлийн хаанчлал ишлэгдээд тэднэр зайлуулагдаад хөөгдөөд Тэнгэрийн хаанчлал гэдгийг чинь энэ сүм чуулган чинь тунхаглах хэрэгтэй үстэй. Тэнгэрийн хаанчлалыг тунхаглах хэрэгтэй үстэй. Энийг л харах хэрэгтэй байхгүй. Энийг хаах хэрэгтэй. Энийг л гიშлэх хэрэгтэй. Энэ итгэгчдэд эрх мэдлийг өгсөн гэж байгаа шүү дээ. Тэгэхэд чин пасторт нь л одоо биднэрт л өгнө гэдэг. Тэгэхээр яг итгэгчдийг одоо бүх үндэсний хүсэл чуулган бол дагалдагчд болгож бэлдэж байгаа байхгүй. Жинхэнэ хуучин тулмыг шин тулан болгож байгаа байхгүй. Тэгэхээр одоо сүүлийн үед бол маш олон одоо бурхан өөрсдөө бурханы одоо хүн гэд нэрлэлсэн пасторууд сэтгэл зүйчд болсон байгаа байхгүй. Сэтгэл бол хуурамчаа. Сэтгэл бол хуурамч бялдууч бурханд ч одоо гэд бурханд ч үйлчилж чадна, диаволд ч үйлчилж чадна гэсэн шүү дээ тий. Тэгэнгүүт сэтгэл бол хуурамч. Хүний сэтгэл угаасаа л хуурамч шүү дээ тий. Хүмүүс тэгэнгүүт сүнс бол үний юм а гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр сүнс болох тэр одоо нийгэмдэр бол даалт ухамсар гэж яриад байдаг байхгүй. Сүнслэг зүйлсийг одоо ингээд нийгэм энэ Монголын энэ хүмүүс арай ингээд нэг юм хайгаад байна шүү дээ. Үннийг хайгаад байгаа байхгүй эрхчлөг. Тэгэнгүүт л тэр сүнс болох тэр даалт ухамсарынхаа тэр гүнзгий тэр зүйлийг эсний сүнсэл мэднүүлнүү гэхээс ёрын нэгэн өөрийнхөө нуус төлөвлөгөө ажлыг мэдүүлэхгүй л байхгүй юу. Тий?
Тэгээд ингээд асар их ингээд бид нар олон жил хуурдагдаад яваад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо бүгдээрээ эргчлөөнд гэрэл гарах цаг болсон байна. Тий одоо энэ дэлхийн сэтгэлийн түвшний зүйлсүүдийг одоо хардаа явах хэрэгтэй. Урагшаага сүнслэг. Үнэхээр эзний тэр өгсөн тэр гайхамшигтай тэр загалмай дээр өгсөн тэр зүйлсүүд чинь тэнгэрт биелээ олцсон байхгүй, биднэрт өгсөн бүх ёроолоо тэнгэрт биелээ олцсон. Бид нар тулдаж дайснуудтайгаа үзэлцэж байж тэр зүйлээ биднэртээ тэртээ өгсөн зүйл бууж ирнэ. Биднэрт саад болж байгаа зүйл юу гэхээр одоо энэ шашинлаг байдал. Одоо энэ зүгээр л сүмдэр очиод нэг сэтгэлийн түвшний номлол сонсоод сэтгэл гоё болчлоо гэд тайвшраад явдаг цаг үе өнгөрчөөд байна шүү дээ. Одоо бид нар яг эзний өгсөн тэр гайхамшигтай амлалт, гайхамшигтай тэр ёроол, гайхамшигтай хүч чадал бүх тэр сайн сайхныг ялтуудыг авах цаг нь яг одоо байхгүй юу? Тэгээ Жезебелийн сүнс энэ бүхнийг угаасаа Жезебелийн сүнс хаасайг ажиллаж байгаа ахлагч удирдагч нар дээр пастор дээр нь ажилладаг. Тэгэхээр бүр тэр хажууд нь наалдчиж ажиллаж байгаа, бүр дотор нь ч ажиллаж байгаа. Ягаад тэгэхээр тэд нар чөлөөлөгд байхгүй, тэд нар дээр ямар ч эдгэрэл болдоггүй, тэд нар дээр цэвэр үгэнд байдаггүй, дан холимог номлол явдаг. Тийм болохоор хүмүүсээ одоо сэрцгээе. Жезебелийн сүнс юу хийдгүү гэхээр мөнгийг ашигладаг. Тэгээд Жезебелийн сүнс ариун сүнстэй энэ гахалтай бурхны сүмийн нэр хүндийг л ашиглахыг хүсдэг. Ягаад гэвэл өөрт нь нэр хүнд байхгүй, хүч нь байхгүй, бэлгэнч байхгүй, авьяасанч байхгүй. Тийм болохоор энэ гайхалтай сүмийн пастортай хайртай гэж худал хуурмаг үгээр ингэж итгүүлээд сүм чуулгандаа үнэн чин сэтгэлээсээ хайртай гэж итгүүлж байгаа юм. Хондод хайртай гэж итгүүлж байгаа юм. Ингээд эцэст нь хийсэн тэр үйлс нь юу байсан бэ гэхээр өөрөөсөө бурхны ариун сүнстэй сүмийн хондийг нь устгах, пасторыг нь устгах, бурхны тослогдсон хүнийг устгах түүний зорилго бол өрдөөлнө. Тэгээ яасан гэхээр энэ сүмч манай одоо энэ бурхны гайхалтай бурхны сүм чуулган бүх үндэсний хүсэл чуулганы тэр алдартай нэр хүндийг нь тэр гайхамшигтай бурхны оршихуугаар олдсон тэр гайхамшигтай алдар нэрийг нь өөртөө авч тэгээд энэ сүм чуулганыг ёрын тэр шашинлаг сүм хуурамч сүм болгох нь л түүний зорилго байсан. Тийм болохоор түүн дээр ирэх шийтгэл бол агуу. Үнэхээр гимших боломжийг жилийн өмнө пастор олгосон. Манай пастор бол пастор дээр аль жилийн өмнө илчилтэрсэн пастор бүгдийг харж байдаг. Тэр бол үнэхээр зүгээр нэг хончин биш. Нэг сэтгэлийн төвшөнд хүний одоо энэ байгалийн нүдээр хардаг хүн биш байхгүй юу? Тэр сүнслэг нүд нь нээгдчихсэн ариун сүнсийг сонсдог, ишлэлт ирдэг, үзэгдэл авдаг. Тэгээд манай хүмүүс дээр ч гэсэн энэ бүх бэлэг авьяасууд ажилдаг. Хүн бүр дээр ажилдаг. Энэ бол жинхэнэ бурхны сүм. Ийм сүм чуулганы эсрэг сатан ийм үйл ажиллагааг явуулдаг. Гэхдээ тэр айлэрт ялагдсан. Тэр бол одоо илчлэгдсэн. Одоо манай чуулган дээр ялт ирчихсэн. Бид нар үнэхээр агуу бурхнаа магтж байгаа. Агуу бурхандаа талархан хүндэлж байгаа. Учир нь тэр дэндүү ариун бурхан баггүй юу? Тэр дэндүү сайн бурхан. Тэр агуу хүчрхэг бурхан. Манай сүм чуулганы эсрэг ярддаг. Тэр гүтгдэг. Тэр ам бүр яллагдах болно. Тэд хизээч амжилт болохгүй. Хуурамч одоо юу гэж хэлсэн шүү дээ. Худал хилэгчдийн ам таглагдана гэж хэлсэн шүү дээ. Яг таглагдсан. Худал хилээд байгаа байхгүй. Бурхны үнний эсрэг худал ярьж байгаа хүмүүсийн амыг бурхан тагладаг. Тэгэхээр бурхны яг энэ чуулганы эсрэг ус яг ариун зөв бөгөөд шудрах үнэн бөгөөд ариун бурхны эсрэг дэрсэлж байгаа байхгүй тэр хүмүүс. Тэгэхээр яг гимших зохистой одоо тэр гимшил зохистой үр жимс хураахын тулд та бүхэн одоо цаг нь оройтойгүүдээр гимших хэрэгтэй гэж уриалж байна. Дайсан бидэнд харагдахгүй өрх зангыг бэлдсэн байдаг, нөхийг ухсан байдаг те. Гэхдээ эцэст тэд нар өөрсдөө тэрэндээ ундаг байхгүй юу? Тийм ээ? Өөрсдийнхөө занганд ундаг. Тий. Тийм болохоор гимшсгэх хэрэгтэй. Тий. Хэлсэн, ярьсан, гүтгсэн, өөрийнхөө санаа бодол түшгэлсэн тэр зүйл бүрийнхээ төлөө гимшсэн хүмүүс ерөөлтэй. Бурхан хэлсэн шүү дээ угаасаа гимшигсэд ерөөлтэй, гашуудгсад ерөөлтэй л гэж хэлсэн. Яг бурхны энэ жинхэнэ үнэхээр бурхны таван талт үйл ажиллагаа явагддаг. Бурхны ариун туслагдсан ард түмнийг бэлтгэж дагалдагчдыг бэлтгэдэг.
Бурхан өөрөө бэлтгэдэг, өөрийн туслагдсан хүчрхэг тэр нэг бий болгоод бидэнд өгөөд тэгээд Монгол улсад энэ гайхалтай сүм чуулганыг байгуулсан байтал энэ чуулганы эсрэг тэрслэгчд үнэхээр өөрсдийн усан нүхэндээ л унаа штэ. Өөр ямар ч зам гарц байхгүй. Муу ерэн сүнс болвол тэгээд 7 замаараа цугтаад явна. Хүн та яах вүлээ? Чөтгөр дайсан бол амар зөв ажиллаж байгаа байхгүй. Тэр хүнийг бүр лимоны шүүс шиг шахаад тэгэл там руугаа жирэл хамт явахыг л хүсэж байгаа байхгүй тий. Тэгэхээр эзний хайр инрэл, эзний зэмлэлийг та үнэхээр хүлээж авах хэрэгтэй. Тий. Тэгэхээр нөгөө нэг хин нэгний тэр шүү энэ шүү гэсэн худал хуурмаг үгэнд авталгүйгээр тийм ээ. Яг нөгөө бурхан Библиэлд юу гэдэг вүлээ? Библиэлд гарсан Есүсийн хийсэн үйлчлэл, тэр эдгэрэл чөлөөлөлт, тэр үгийн гайхалтай хүч хамгийн гол нь тэр үгээр дамжуулан явж байгаа хүмүүсийн өөрчлөлт дотор нь байгаа гэр бүл энэ тэнд байгаа тэр хүний өөрчлөлт ямар үр жимс ургаж чинь тэргээр дамжуулан энд бурхан байна уу гэж таних харах бүрэн боломжтой болцсон байгаа байхгүй тий. Тэгэхээр энийг харахгүйгээр яагаад ингээ худал төөрөгдөл дотроо энэ удаан жил хүлэгдээд хүлээтэй юм шиг яваал очиод суугаал ном сонсоол за яваал очиод сайхан дуудуулаад магтаал за тэгэл яваал тэгэл нөгөө нэг гим нүгэл дотроо үйлддгээрээ үйлдээл зовлон шалал дотроо зовлон шалал худал хуурмаг дотроо ингээл байгаал амьдрал байх юм бол эзэн дээр ирсний хэрэг юу байгаа юм? Ам авралаа алдсан шүү. Эцсийн өдөр өөрийгөө итгэвчгээ бодоо явж итэл эцсийн өдөр тий хуртагдсан бэхлэгсэн байгаа мэднэ гэвэл аюултай үстэй. Үнэхээр хамгийн аимшигтай шүү дээ тий. Уул нь итгэвчгээ яваад байдаг тий. Итгэвчгээ яваад байдаг. Тэр үнэхээр аюултай. Тий Есүс эзэн өөрөө ирлээ. Тэнгэрийн хаанчлал ойрхон байна. Гимшицгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гээл эдгээгээл чөлөөлөөл үгээ тунхаглаад үгээрээ тэр гайхалтай эдгэрлүүдийг гайхалтай чөлөөлтүүдийг хийсэн. Отоош энэ хэвээрээ. Отоош сүм чуулган ийм л үйлчлэл. Энэ бол сүнслэг үйлчлэл. Энэ л үйлчлэлээ хийх штэ. Энэ бол ямар нэгэн Библиэс гадуур ч юм уу эсвэл ямар нэгэн тийм үү нэг зүйл рүү их төвлөрсөн ч юм зүйл биш байхгүй юу. Энэ бол угаасаа л сүм чуулган, ариун чуулган яг л Есүсийн эзнийхэл энэ л ажлыг хийж хүмүүсийг аврал руу доотох үйлчлэл шүү дээ. Тий. Есүс энэ дэлхий дээр юу хийж исэн? Дагалдагч нар тэрийг л хийх болно. Өөр зүйл хийхгүй. Тий. Тэгээ Есүс нөгөө 12 дагалдагчаа яг дагалдуулаад явж исэн шүү дээ ингээд сургаал юу гэж хэлсэн харуулаад тэднийг илгээгээл тий. Яг Есүсийг явсны дараа 12 дагалдагч ч гэсэн элчин нар ч гэсэн явхдаа мөн л ижилхэн газараа дагалдагч нараа бэлдээл явсан байхгүй. Тэгвэл манай пастор яах аргагүй эзний томилгсон элч байгаад байгаа байхгүй апостолик тий. Яах аргагүй яаж нэхэр би пастораа бид нар харахтаа өөрлөгөө ерөөсөө биднийг хандуулахгүй байгаа даа. Зүгээр л Библи өгрөө тий өгрөө гимшил рүү өөрчлөлт рүү ариун сүнс рүү юунд найдаж юунд итгэх тий бүх зүйл бүр ингээд яг ингээд бурхан дээр төвлөрөх зүйл рүү ирж байгаа байхгүй. Тэгээ жинхэнэ гимшлийг хүртэл бид нар энд ирж сурлаа шүү дээ. Зүгээр өөрийгөө өрөвдөж гимшхүү тий өөрийгөө нэг гологцсон хүний дүрд ч юм уу эсвэл нэг юу яасан хүний дүр тоглолтоор гимшхүү жинхэнэ энэ дотроос нөгөө интерсэн сүнсний гимшил яаж гарах вэ? Яаж бурхан руу гуйлагчин залбирлаар энэ олон жил залбирх уу? Харин аль эрт авсан ялалтыг бид нар тулалдах ёстой юу? Юун руу яаж залбирх ёстойгоо хүртэл яг л нөгөө яг ингээд дагалдуулж байгаа байхгүй юу? Дагалдагч бэлтэл гэсэн шүү дээ. Өнөөдөр бид нэр дагалдагчдыг бэлтгэжээж яг бурхны дотор итгэмжтэй эзэн рүү хандсан тэр дагалдагчдыг бэлтгэжээж дагалдагч нар олноороо төржээж энэ дэлхийн ертөнцийн дээр гайхалтай бурхны тий жинхэнэ алдар тунхаглаж ургас зарван ажилчид цөөн байна. Тий. Тэгээд үнэхээр ажилчдыг ургацын эзнээс гоо гэсэн шүү дээ. Гоо. Одоо бид нар махан байгааны дээр харъя л да. Харъя. За манай Монгол зөндөө олон сургалтууд байна, конференцүүд байна, семинарууд байна. Өстой ажилчид бол өстой дүүрэн байна. Дүүрэн байна махан байгааны дээр. Тэгэхэд Библи дээр ургас зарван ажилчид цөөн байна. Тийм учраас ургацын эзнээс гоо гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр ажилчдыг тэр хончдыг бид нар ургасан эзнээс гуйх нь шүү дээ. Ургасан эзэн өөрөө хончныг илгээх байхгүй юу? Энэ олон сургалт, семинар, конференц, сургууль, шинэ сургуулиар төгсдөө. За яг үнэхээр төгсөөд
Тэгсээ тэрнгээр яг бурханаар яг цонгогдсон уу, томилогдсон уу, тослогдсон уу, бурханы үг, бурханы ариун сүнсээр яг дамжуулагдж байгаа юу гэдэг чинь байгаа аахгүй юу. Тэгэд яг үнэхээр бид нэр өмнөх одоо хуучин цуглаанд бол те энэ үг ариун сүнс бурханаас юм хамааралтай болж чадахгүй. Сүм чуулганаас хүнээс хамааралтай, пастраас хамааралтай ингээд яваад иддэг гэсэн байгаа байхгүй юу. Эсвэл ямар нэгэн санхүүгээс хамааралтай, эсвэл ямар нэгэн өвчин зовлонгоос хамааралтай, эсвэл ямар нэгэн хүнээс, пастраас, сүм чуулганаас хамааралтай болчихж байгаа. Гэтэл жинхэнэ цэвэр ариун сүнсний үйлчлэлд бурхны үгийг дамжуулдаг энэ чуулган бол үгнээс хамааралтай, ариун сүнснээс хамааралтай, бурхнаас хамааралтай болж байгаа. Бурхны сүнс нэгүсдэг сүнснээс хамааралтай болж байгаа. Тийм яг ингэж дагалдагч тэр үр жимс нь бид нар байгаа байхгүй юу. Нөгөө Паул хэлж ингэж хэлсэн шүү дээ. Нэг чуулганд миний одоо ажлын үр дүн те миний одоо тэр юу амьд захиа та бүгд гэж хэлсэн шүү дээ. Коринтын чуулганыханд хэлв. Тэгэхээр туул энэ манай пастрийнхаа бид нар хончныхоо амьд захиа нь бид нар байгаа байхгүй захин. Сүүлийн 3 жил би одоо магадгүй 14 жил олж аваагүй зүйлээ сүүлийн 3 жилд те маш их одоо бурхан дотор энэ жинхэнэ нөгөө та нар намайг хай тэгвэл олдно гэчээр бурханыг яг олж авч байгаа байхгүй одоо өөр дотроо. Тэгэхээр чин яг жинхэнэ биднийг бурхантай уулзуулж биднийг өөрийнх нь яг ингээд ажлынх нь үр дүн болгож бидний өөрчлөлтөөр бидний өөрчлөлт чинь бидний нөхцөл байдал, амьдрал, бидний харилцаа бүх талбарт өөрчлөлт гарч байгаа байхгүй. Энэ зүйл чинь яг энэ пастрын маань яг ажлын үр дүн байгаа байхгүй. Хинч чи гэж тэ хинч эсэргүүцэж чадхааргүй амьд загтлууд нь бид нар гэрчлээ сууж шээ. Тэгэхээр үндэстэн гэж байгаа бүхэнцний хүсэл чуулган үндэснүүдийн төлөө дуудагдсан биз дээ. Пастрын маань анх бурхнаас авсан дуудлага болохоор бүх үндэстэн хагаан номоор бүх үндэстний төлөө дуудагдсан байгаа. Тэгвэл энэ дуудлагатай яг бид нар нэгж байгаа байхгүй юу? Тууштай бөгөөд зоригтой байхаар дуудагдсан. Тэгээд үндэстэн гэхээр эхлээд Монгол үндэстэн байна. Сэргэлт ирэх ёстой байхгүй юу? Чуулганууд дээр энэ үндэстний сэргэлт үнэхээр эзний нэрээр дуудагдсан амьд бурхантай хүмүүс сэргжээж тэр чин үнэхээр бүлээн биш. Одоо бүлээн итгэгчдэр маш олноор байна штэ. Тэгэхээр бид нэр халуун бай гэж хэлсэн. Тэгэхээр бид нар эзний нэрээр дуудагдсан хүмүүс сүнслэг ертөнцид амьдрал ер нь тэр чигээр сүнслэг байна штэ. Манай монголчууд угаасаа аяг сүсэг бишрэлтэй сүнслэг хүмүүс штэ. Гэхдээ яг жинхэнэ үннийг, жинхэнэ амьд бурхны нэрээр дуудагдаад итгэж гээд хилэгдсэн хүмүүс нь жинхэнэ дотор тэр чуулганд нь сэргэлт ирэх цаг болчиход байгаа байхгүй юу? Тий. Тэгэхгүй бол яах юм? Энэ ч үндэстэй яах юм? Одоо яг л 30 жил, 30 хэдэн жил явчихлаа. Юу өөрчлөгдсөн? Тэгээд яагаад ингээд нөгөө бурхны бид нар нэг сүнсэнд нэг сүнсээр баптизм хүрдэж нэг сүнс нь нэг биед рүү орж байгаа шүү дээ. Тэгвэл Монгол улс дээр байгаа бүхэл сүм чуулган нэг л сүнсэд нэгдэж нэг л яасан бол яагаад ингэж нэгдэж чадахгүй байгаа юм? Энэ газар үнэхээр бурхны ажил хийгдээд энэ газар гайхамшигтай болж хат үнэхээр тэр эдгэл чөлөөл тэр эрх мэдлийг аваагүй тэр сүм чуулганы пастор ахлагч нар ирээд үнэхээр эдгэл чөлөөлтийн цаг дээр яагаад нэрээ хичээгээд ингээд нуугдаад байгаа юм. Зүгээр л ичихгүй ирээд эндээ тэр чадахгүй чөлөөлөгдөж чадахгүй сүм чуулган дотороо байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байгаа бол тэр эрх мэдлээ авахын тулд өөрөө чөлөөлөгдөхийн тулд энд ирээд эдгэл чөлөөлтийн үйлчлэлд ороод өөрөө цэвэрлэгдээ тэгээ буцаад үнэхээр тэр үгээ мэддэг бурхны уншдаг үнэхээр ирж хайдаг залбирдаг бол буцаагаад тэр чөтгөрөө зайлуулчаад тэр гайхалтай ариун сүнсийг дүүргээд ахаад тэр сүм чуулганаа удирдах яагаад чадахгүй байгаа юм. Тэгэхэд ичих тэр юунаас ичээд юунаас санаа зовоод байгаа юм. Угаасаа бүх зүйл ойлгомжтой шүү дээ. Энэ дотор угаасаа бидний дотор ёрын зүрх ёрын нөгөө нэг тийм ихийн хөвлийг төрхөөсөө ахуулаад би гим нүглээр дүүрэн байсан л гэж байна шүү дээ. Тэр гим нүглээс зүгээр семинар нэг пастор болох юмд яваад тэр гим нүгэл нь алга болцсон уу? Үгүй. Эднээс нь бүр ихийн хөвлийг төрхөөс өмнө бидний дотор тэр гим нүгэлтэйгээл бид нэр төрсөн байгаа даа. Тэр суур асуудал шийдэгдэг байгаа байхгүй юу?
Тэгэхээр нэг яг энэ дээр нэг тийм ойл байгаад байгаа. Үнэхээр сүнсэнд энэ газар бурхны зүйлийг үнэхээр харж байгаа бол гайхалтай итгэл чөлөөлтөй үйлчлэлээр яагаад тэр пастор сүмийн ахлагч пастор нэрээд тэр итгэл чөлөөлтийг аваад буцаад гайхалтай чөлөөлөгдөд очоод тэр сүм чуулганыхаа хондыг яагаад цэвэр зүрхээр хариулж болохгүй байгаа юм. Юунаасаа ичээд байгаа юм. Эцээст нэрээ бодож байгаа. Тий. Тэг хүний өмнө биш бурхныхаа өмнө ирж гин гэж бодж болдгоо юм уу те? Тий. Буцаагаад нөгөө би тэрийг хийж чадахгүй миний нэр төр унчаад юун луу те анхаарлаа хандуулаад байна. Шашинлаг байдал. Шашинлаг Энэ байдал бол руугаа шашинлаг байдал нойрхсон хүлэгдсэн л байгаа байхгүй юу. Тийм яг Христийг ярьж байна. Яг ариун сүнсийг ярьж байна. Бурхны үгийг Библийг тунхаглаж байгаа боловч тэнд нөгөө шашинлаг байдал хүлээс шашны сүнс нөлөөлсөн байгаа байхгүй юу. Тэгэл нэр төрөө 2 дугаар Коринт 11:3-4 дээр нөгөө Паул тэ хэлсэн байгаа ш та нарыг тэ могой залаараа Еваг мэхэлсэн шиг та нарын цэвэр игэл байдлаас чинь төөрөгдүүлчихвээ гэхээс би санаа зовж байна. Паул бол маш гайхалтай сүнслэг сайн мэдээ тараач илч байсан. Паулын тарьсан тэр үр дандаа сүнслэг итгэгч нар бий болж ирсэн. Тийм гайхалтай сүнслэг итгэгч нарыг нь яасан байх нь нөгөө бохор сүнс нөгөө Жезебелийн сүнс юу вэ те нэр ингэж төрөгдүүлж ингэж шашинлаг байдал руу оруулаад ингээд нөгөө сүм чуулгана нь уулын Христийн сүм чуулган мөртлөө эзнээс иргэсэн завхаарл төртсөн цэвэр ариун байдлаа алдсан үнэн байхгүй болцсон ингээд ийм хуурамч сүм болчих жоох жинхэнэ сүм нь хуурамч сүм болчих жоохгүй. Тэгэхээр энэ үнэхээр ийм гадаад юунуудыг хараа л да. Яг одоо нөхцөл байдал байгаа гадаад итгэгч нар пастор ахтар нарын гайхалтай сүнслэг удирч нар зөндөө байна шүү. Тийм ээ. Тэд нар яаж энэ хоорондоо нэгдэж шин. Эдгэрэл чөлөөлт хийгээд үнээр бурхнаас тослогдсон хүмүүс руугаа цөмөөрөө очиж шин. Тэр газар хүлээн зөвшөөрөө тэр газар өөрснөө цэвэрлэгдээд гайхалтайгаар энэ чинь бурхны эрх мэдэл ажиллаж байгаа газар тэр газрыг хайж очиж шин. Өөр улс орноос пастор хүмүүс хүртэл очиж ш тэр эдгэрэл чөлөөлт үйлчлэл. Тэгээ тэр өөрийнхөө сүм чуулгандаа жинхэнэ сэргэлтийг авчирч штэ. Тийм үү? Христийн биш чи ингэж нэгдэх ёстой үстэй Христийн. Дотроо нэг чинь нэгдэх ёстой байхгүй тий. Яг бол тослогоо нь хүн болгонд өгж байгаа тослогоо болгоно өөр биш үү? Зарим нэг зөвхөн номлох тослогоотой байж болно. Зарим нь эдгэх тослогоотой байж болно. Мэдээж бурхан өөрөө мэдж байгаа. Хэнийг яаж тос, чинийг ямар одоо илч болохоо бурхан өөрөө мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дотор бүгдээрээ нэг чамд байхгүй зүйл нөгөөд байгаа бол тэрийг дэмжээ. Тэ? Энэ Христийн бие дотор та нэг болоо, нэг бие болоо. Өнөөдөр ганцаараа гарч гүгээд юу бүтээж чадах вүлээ? Тэ? Чих ганцаараа гарч ирээд юу сонсож ирж чадах вүлээ? Тийм болохоор энэ бүгд нэгдэж иж бид нар Христийн дотор нэгдэж чадчих энэ Монгол үндэстнэр энэ жинхэнэ сэргэлтэж ирэх байхгүй юу? Энэ олон итгэгчдийн амьдрал тэр сүнсний авралын төлөө бид нар чинь нэг дуу хоолой яриад байгаа хэрнээ дотроо бол яс юмнэрэ тархаа бутархаал байгаад байгаа. Тэгээд үндсэн зорилго нь юу гэхээр буцаагаад одоо тэрийг гээд ийшээ ингэчих юм бол явчих юм бол эсвэл хүмүүсээ алдчих үедээ юуны төлөө тэр хүмүүсийг цуглуулад байгаа юм тий энэ хүмүүсээ алдчих үедээ хүмүүсээ явуулчих үедээ ч юм уу тий сүмч уулна хүмүүс ерөөсөө тэр айдас байгаад шүү зан чанар яагаад юм хүмүүсийн зорилго нь хүмүүсийн авралыг эднүсийг зөв зүйл рүү энэ яг эзэнлүү бат гэдэг хараан тэр байна уу эсвэл бол сүм чуулгана олон хүнээр дүүргэх ч юм уу нэг өөрснийхөө карьер тий өөрснийхөө нэр төр юун дээр суурлаад байгаа юм бэ гэдэг нэг асуудал гарч ирж байгаа тий энэ дээр өөр тэгтэл пастор маань хэлдэг шүү дээ тий үгүй хүндээ бишээ зүгээр л тий жинхэнэ дагалдагч бэлтгэн чухал байна жинхэнэ эзнийг дагсан хүн чухал тий чанартай тоондоо биш Чанартай. тий одоо хэрвээ өөр чуулганд ийм асуудал гарсан бол энэ хүмүүсийг ингэж явуулахгүй байхгүй одоо та нар яв гэд хүмүүсийг явуулахгүй бүгдийг нь авч үлдээд ингээд сүм чуулгана бүр улам бохирдолд оруулах байхгүй юу. Гэтэл ерөөсөө жинхэнэ дагалдагч нарыг үлдээнэ. Жинхэнэ дагалдагч нар байхад ертөнцийн хил хязгаар хүртэл явж чадна гэж хэлж байгаа хгүй бас тэр. Жинхэнэ дагалдагч биш дунд нь юдасууд явж байх юм бол тэр юдасыг зүгээр гаргах хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хинч юдас болох боломжтой хинч аминчхан үзэлтэй байдаг хүний зүрхэнд юу байдгийг Есүс мэддэг учраас тэднэр өөрснөө гэрчлүүлээгүй Иерусалим руу явдаг штэ тий. Цагламаа руугаа явдаг.
Тэгэхээр угаасаа хүн болгоны зүрх сэтгэл бохор байхгүй юу? Хүн болгоны зүрх сэтгэл ёрын. Харин энэ ёрын зүрх сэтгэлээ эдгээлгэж чадах, энэ ёрын бохор зүйлээсээ чөлөөлөгдөж чадах тэр газар бол Бурхны жинхэнэ оршуутай газар. Энэ манай сүмдэр ажилдаг гол зарчим бол манай пастрын баримтлагдаг гол зарчим бол ердөө л яг Есүс юу хийж исэн тэр зүйлийг л үлдэх. Яг Есүсийн араас яг үнэнчээр дагаж явдаг. Жинхэнэ дагалдагчдыг бэлтгэдэг. Тэгэхээр жинхэнэ дагалдагч нарын хийж чадах нэг хүн ганц хүний зөвхт хүний залбирал ихийг үүсэлтүүлж чадна. Тийм болохоор хичнээн хүмүүс бохирдсон хүмүүс байлаа гэмшихгүй байгаа энэ Юдас шиг ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг бол зүгээр л явуулдаг. Гэтэл бусад сүм чуулганы хийж байгаа үйлдэл бол ерөөсөө сатаны хийж байгаа үйл ажиллагааг өршөөх, эвлэрэх, нэгдэх энэ байр суурь бол ерөөсөө ялтанд хүрэхгүй хүмүүсийг хондийг хаашин дагуулах уу? Там руу л дагуулна. Тийм болохоор одоо үнэлүү эргээсээ одоо ялангуяа Жизебел сүнсээ ажилуулж байгаа бид нар ч гэсэн ажилуулж байх үедээ гэдэг үнэхээр Бурханаас асуугаад гимшээ залбирсан шүү дээ. Тэгэхээр бүх хүмүүсэл залбирах хэрэгтэй. Бүх Христ итгэгчид Монголд би Христэд итгэгч гэж өөрсдөө нэрлэж байгаа бүх хүмүүс эзний өмнө ирээсээ чин зүрх сэтгэлээсээ гимшээсээ над дээр юу ажиллаж байна? Бурхан та хилээч гэхэд Бурхан Монгол дээр жинхэнэ сэргэлт, жинхэнэ цэвэрлэгээ, жинхэнэ ариусгалыг хийгээд Монгол улс маш богино хугацаанд үнэхээр эзний ард түмэн болох боломжтой. Бурхан бол удаашрлын бурхан биш шүү дээ. Бурхан бол маш хурдтай. Түүний үгийн хүч чадал нь бол цэвэр үгийн хүч чадал бол Монголын 3 сая гаруй хүнийг бол доор нь л өөрчлөндөө. Бурхан бол үнэхээр гайхалтай бурхан шүү дээ. Энэ Жизебел сүнс хурамч хайраар ажилт юм билээ. Одоо хайр аваагүй хин нэг ингээ хайр хэрэгтэй нэг илүү тэр олзолж тэрж аваад тэгээд тэр сүнс өөрийнхөө одоо гар хөл болгодог. Тэгэхээр одоо яад энэ түрүүн Одмогийн ярьсан нөгөө хүмүүсээ ингээд ийм зүйл илчлэгдсэн ч гэсэн сүмээсээ явуулж чаддаггүй гэвэл тэр сүм чуулганыг удирдах байгаа авч явж байгаа тэр хончт нь өөртөө эргэтэй ч эмэгтэй ч одоо сүнс бол хүүсгүй шүү дээ тий. Ямар ч одоо тэр хончт нь өөрөө Жизебел сүнсэнд хуурцнаа мэдгүй байгаа. Жизебел сүнс нь тэр хүнээр дамжуулж ажиллаж байгаа гэдэг тэр хүн мэддэггүй гэж мэдгүй. Тэр нь нөлөөтөө тэр сүнс яг тэр хүнээр ажиллаж байгаа тэр хүн нөгөө зүрх хатуу сүнсэнд хаалттай Бурхны өмнө үнэхээр ямар нэгэн яг ингээд нөгөө бурхантай нэг эзнээс имээх үе ариун сүнсээр бүр дахин төрөөд эзнээс имээх үегээр бурхан дотор яг бат холбогдоогүй хүн болвол ердөөсөө тэр Жизебел сүнсэнд үгүй штэ гэж өөрийгөө өмөрөх мэдгүй л байхгүй юу? Хамгийн аимшигтай. Тэгэхээр одоо сүм чуулгануудын өөрчлөлт бол яг тэр удирдах байгаа тэр хончид тий өөрсдөө ахлагч пастор гэж нэрсэн байгаа хүмүүсээс ирэх байгаа байхгүй жинхэнэ гимшил. Тэгээд хамгийн их хурдтагддаг зүйл бол тэр хайр байхгүй. Яг тэгэхээр хүн бүр хайрыг маш хүсэмжилдэг байхгүй юу? Хүний зүрх сэтгэл нөгөө Бурхныг оруулах сүнс нь Бурхныг оруулах тийм орон зай байдаг штэ. Тийм ээ. Тэгвэл Бурхныг оруулж иж тэр зүйл тэр үнэхээр хүний зүрх сэтгэл бүх сүнс нь бялхан дүүрэн болдог. Тэгэхээр зэрэг тэр зүйлийг хайхад оронд нь юу ордог вэ? Шашны хайр ороод ирдэг. Шашны хайр гэхээр зэрэг юу гэлдэг вэхээр ерөн шашны хайрыг хүн яг өөрийн одоо хамгийн анхан шатны хайр бол гэр бүл дотор идэх байхгүй шашны хайр чинь. Хүн өөрийнхөө хүүхдийг хайрлах хайр дээр ч хүртэл энэ ажилдаг. Энэ бол шашин гээл тэгэхээр л нэг сүнс юуны сүм хийд газар гэж бид нар боддог байсан тийм ээ. Гэтэл пастор мэр хэлсэн шүү дээ. Бүх зүйл шашин гэж бурханд илчлэл төгсөө гэв. Гэр бүл хүртэл хайрцаглагдсан бодолтой тэр хайр нь хүртэл шашны хайраар хайрладаг байхгүй. Өөр хүүхдээ ингээд хитрхи хайраар хайрладаг. Цахилгажуулж чадахгүй байх хүртлээр хайрладаг. Гэтэл өөр хүүхэд нь сахилгажаагүй том болоод энэ хүүхэд юу болчих вэ гэд ингээд харамсаад гашуудцаад эцэгчүүд. Гэтэл энэ хайр бол үнэхээр ёрын хайр. Худлаа хайр. Яг тэр энэ хайр бол үнэн биш байхгүй юу? Бурхны хайр бол хүүхдүүдээ сахилгажуулдаг, яг үннийг хэлдэг, яг үннийг хэлээд гимшүүлээд уйлуулж агаад эргүүлдэг байхгүй юу? Яг тэгэхээр эмтэлдэг тэр хатуу зүрх сэтгэл
гимшигтэй эмтэрчээж махан зүрх, зөөлөн зүрх болж хувирдаг байхгүй юу? Бурхны хийдэг ажил бол энэ ягаад тэгэхээр тэр хүүхдүүдээ амиараа хамгаалсан, амиагаараа түлж авсан маш үн цэнтэйгээр загалмаа дээр үнэхээр биднийг худлаж авсан шүү дээ. Энэ үн цэнийг тэр шашны хайр маш үнэгүй болгодог. Тэгэл нэг нь гонгноол хайр дутагдаал ингээл очиход өөх гэд тврээл теста авдаг тэр худал хуурмаг нялун хайр. Тэгээ зүрх сэтгэлд нь л хүрнэ. Тэр сүнсэнд нь хизээш хүрч чадахгүй. Тэгэхээр энэ хайранд хууртагдаж 20 жил явлаа. Гэхдээ бурхан бол нөхөн төлбөрийн бурхан 2 жил гарны дотор би энэ 20 жилд авч чадаагүй бүх бурханаас ирэх өрөөлүүдийг нөхөн төлж авсаар байгаа. Манай бүх үндэсний хүсэл чуулган жинхэнэ бурхны чуулган гэдгийг үгээр үнэхээр баталж харуулдаг. Ягаад тэгэхээр энд ирсэн дагалдагч нар, энд ирсэн хүмүүс дагалдагч нар болж хувирдаг. Тэгээд энд ирсэн хүмүүс хангагддаг, өрөөгддөг, эрх чөлөөнд гардаг. Тэгээд тэр чөтгөрүүдээс дээрх их мэдлэлтэй байдаг, тулалдаж чаддаг. Тэр сатааны эрх мэдлээс дээгүрх эрх мэдлийг бүгд авчихсан. Үгээрээ бид үнэхээр эзэн бурхандаа үнэхээр алдгийг өргөдөг. Яагаад гэвэл бүх хүч чадал нь эзнээс учраас. Түүний нэрэнд алдар нь оршиг. Хаалелуя бурхан минь. Хүнд найдахыг биш, хүнд найдахыг урд нь олд сурж явсан байлаа. Угаасаа л хүн төрөлхийн л гэрийнхэнтэй гарлаа, хүн төрлөө эцэг ихтэй найдан ах эгчтэй түшгэлэнтэй ингээд өсч чинь. Эргүүлээд сүм чуулганд итгэж болоод ирлээ. Айгүй амархан шүү дээ. Тэр чинь нөгөө суур байж шүү дээ. Өөрийн нөгөө сурсан. Тэнгүүл сүм чуулганыхаа нөгөө пасторт найддаг, хүн түшгэлдэг. Тэнгүүл намайг эзэн гимшүүлсэн. Чи хүн түшгэлээд байна гэд. Тэгэхээр эндээс яхаа жинхэнэ гимшил чинь нөгөө л хүн түшгэлээд хүнээс айх айдас байгаад байсан учраас жинхэнэ бурхны нэгүсэл рүү, жинхэнэ бурхны одоо энэ гайхалтай үнэн рүү оруулдаг юм байна. Тэгэхээр бид нар яг одоо зөвхөн эзэн түшгэлхийг сурсан. Гэхдээ бурхны хүмүүс хамтдаа урагшаа. Хамтдаа яг эзний одоо жинхэнэ одоо эзний томилсон, эзний хүлээн зөвшөөрсөн пастор ахлагч нар эрх мэдэлтэй дуулууртай байхаар бид нар ингэж сургагдж байгаа. Газар гал. Ариун сүнсэнд дуулууртай байх тий. Ариун сүнсэнд дуулууртай нэгдэж байгаа байхгүй юу? Ариун сүнсэнд дуулууртай байснаар нэг сүнсэнд бид нар нэг бие болж хувирдаг байгаа. Тэгэхээр би ариун сүнсэнд л дуулууртай ингээд ийм ганцаарчилсан биш байгаа байхгүй юу? Яг эзэн хүмүүсээ зөвшөөрөөд гаргаад ирсэн жинхэнэ итгэмжит хүмүүст нь бас дуулууртай байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр бидний сэтгэл ажилдаг. Сэтгэлээ ажилуулахгүйгээр эзэнд яг итгэлээрээ л бууж өгөх хэрэгтэй. Тэгэхээр бид нар хайрын тухай бас энд ярихгүй байж өнгөрчлөхгүй тий. Тэгвэл яг Жизебелд яг ямар хайр байсан юм бэ? Тэр түүнд ер нь хайр байсан юм уу? Жизебелийн сүнсний хувьд одоо бид нар биеэрээ бүр үзлээ штэ бүр ингээд 2 3 зарим нь 4 жил хамт байлаа. Яг ингээд бодит биеэрээ мэдэрч ингээд амьдралаараа үтсэн хүний хувьд гэрчилж ярихад Жизебелийн хайр бол зүгээр шашинлаг хайр. Зүгээр л үнэхээр шашинлаг хайр. Яг гэр бүл дээр үйлчлдэг хүүхдүүдээ хүмүүжүүлж чадахгүй хит эрхлүүлсэн тэр зүйл бол мөн Жизебелийн хайртай холбоотой. Сүм чуулган дээр болохоор тэр Жизебелийн сүнс хүмүүсийг айгүй хайрлаж байгаа юм шиг харагдана. Маш зөөлөн сэтгэлээр ямар хайр татам дүр төрхөөр тийм ээ хүмүүстэй харьцсан. Хүн болгонд ямар хайр татам хүн бэ үнэхээр сайн хүн байж тээ гэж тэр Жизебелийн сүнс нөлөөндөө байгаа хүнийг үнэхээр харагдуулж чаддаг. Тэгвэл тэр сүнсний үйл ажиллагаа нь хүмүүсийг алж устгах, сүйтгэх, хулгайлах, амь амьдралыг нь хувь тавиланг нь хулгайлах тийм зорилготой. Гэвтэл ийм зорилготой тэр сүнсэнд ямар хайр байж чадах вэ? Гэвтэл хүмүүст хайр мэдрэгдээд идэг нь үнэхээр залхим их байгаа байхгүй юу? Гээд уулзгаар хайрлуулж байгаа мэдрэмж үнэхээр авдаг. Санаа тавиулж байгаа мэдрэмж авна. Үнэхээр хайр дутагдчихсан нэг дотор онгойчлаа гэж сэтгэлийн төвшөнд яг сэтгэл зүрхтэй ярьж чаддаг байхгүй Жизебелийн сүнснийг маш сайн хийж чаддаг зүйл бол сэтгэл зүрхэнд үнэхээр чихийг гжигдсэн гэд Библиэлд байдаг шүү дээ.
номлолыг ингэж хүмүүс ярьдгаа гэдэг шиг Жизебелийн амнаас тэр сүнсний нүлэнд орсон хүний амнаас гайхалтай дотночилсан яриа гардаг. Тэгээд бас халамжлал нь гэр бүл чинь ямар вэ, ажил төрөл чинь ямар вэ гэд үнэхээр надаас асуугаасаа гэсэн тэр зүйлсүүдийг л хүмүүсээс асууна. Тэгээ өөртөө татна. Тэгээд үнэхээр тэр хайр дүүрэн мэт санагдана. Ямар сайн хүн бэ? Энэ үйлчлэгч, ахлагчид, энэ пасторуудын дундаас хамгийн харилцаж болмоор нь л энэ хүн юм да гэсэн сэтгэлийг хүмүүс төрүүлж чадна. Тэгтээ сүнсэнд өөр зүйлийг хийцэн байдаг нь хамгийн аюултай. Айцыг хийчдэг байхгүй юу? Эсвэл бардамлыг хийчин. Тэгэхээр энэ хуурамч хайр бол хамгийн аюултай хайр. Энийг хайр гэж хэлэхгүй хуурамч хайр, манипуляцийн хайр гэж хэлнэ. Тэгэхээр нөгөө сайн хэлж штэ тэр Жизебелийн тэр хайр хүнд хуурамч хайрыг өгч чадж штэ. Мөн үнэхээр тэр пастор маань тэр хүнийг хайрлсан. Тэр хүнийг хайрлсан. Бүр тэр хүнд итгэж сүулдэ бүр бүх зүйлээ ингээд даатгаж өгсөн тийм манай бүр гэрчлэлийг хүртэл ингээд удирдахжсэн. Эцэстээ тэр хуурамч хайр өөрөө тэр хуурамч хайр Жизебелийн сүнс чинь тэр жинхэнэ хайрыг хүлээж авч чаддгүй юм байна гэдгийг л бид нар мэдчихэв. Тэгээ буцаагаад тэр жинхэнэ хайраа үзүүлээд байхад тэр хайрыг ингээд бүтэн хүлээж авч чадахгүйгээр буцаагаад тэр хайрын эсрэг ажиллаж эхэлж байгаа байхгүй. Хайрын эсрэг ажиллаж байгаа. Тэгээд эндээс хайр байна. Эндээс тэгээ бүтэн тэр зүйлээ би авч чадна. Өөрөө тэр өдөртөгч хүний хажууд яагаад өөрөө ингээд тэ ямар ч хүчгүй мөртлөө тэр хүний хажууд ингээд хоргодоод байдаг нь өөрөө тэр хүнээр ингээд тижээгдэх гэдэг нь шүү дээ. Өөрөө хин нэгэн болчих гээд тэгсэн мөртлөө тэр хүний ингээд цаагуур нь ингээд яриад тэ эсэргүүцээ тэр яваад байдаг. Тэгээд хамгийн аймаар нь өөрөө байсан мөртлөө хүмүүсийг явуулаад байгаа. Тэгтэл тэр явсан хүмүүст тэ үнэхээр тэр хүний үгэнд хууртаж тэр хүний үгийг сонсож тэр хүнээс айдас имэйл давж төрөлдөж явсан хүмүүс ч гэсэн хэлэхэд яагаад тэгвэл ингэж хэлжсэн явуулсан үнэхээр энэ пастор маань пастрын хажууд энэ хүн маань өөрөө ингэж хин нэгэн болоо байгаад байна вэ гэж бас яагаад ингэж харахгүй байна вэ тий яг ч хараагүй вэ энийг хүртэл ингэ сохолдог биш шүү дээ хараа гэнэ тий энэ нэг зүйлийг санагдуулж ийн л да Люцифер чинь сатан чинь Бурхны хажууд байсан шүү дээ. Бурхны бүр ингээд бүр маш ойрхон, бүр Бурхны маш үдсгэлэнтэй, Бурхныг алдаршуулагч тэр байр суурин дээр Бурхан түүнийг бүтээсэн байгаа байхгүй юу? Тэр байр суурин дээр тавиад эрх мэдлийг өгсөн байгаа байхгүй юу? Гэтэл Бурхны тэр гайхалтай өгч манай пастор үнэхээр тэр хүнийг хайрлсан шүү дээ. Үнэхээр бүх зүйлээр нэвэж исэн, үнэхээр ерөөлүүдэд урсгаж исэн. Тийм болохоор тэр хүн амьдралын талбар дээр олон зүйл дээр өрөөгдсөн байгаа. Люцифер ч гэсэн үнэхээр тэр дээд тэр нүхээр Бурхны хайрын дотор байсан мөртлөө тэрсэлж чадсан байхгүй юу? Яагаад тэгэхээр Бурхны тэр гайхамшигтай тэр хайрыг ойлгоогүй хүлээж авч бүрэн дүрэн бас чадаагүй л байгаа байхгүй юу? Тийм болохоор тэр үдсгэлэнтэй тэнгэрлэгчээсээ ёрын чөтгөрийн дүр төрхөнд ёрын бузар муугийн харанхуй тэнгэрлэж болж хүрсэн байгаа байхгүй. Тэгэхээр хүн ч гэсэн Люциферийн нөлөөнд орох юм бол ийм бохор тэгээ сатан юу үүсгдэг вүлээ? Айгүй олон шашныг энэ дэлхий дээр бий болгодог шүү дээ. Тэгээд сатан Бурхны дүр төрхийг бүгдийг хуулдаг. Тэр өөрт нь байхгүй тэр хайрыг байгаа мэт хүмүүст ингэж итгүүлдэг. Би хайртай гэж ингэж худал хуурмаг үгээр тэр шашныг бий болгодог. Маш их хайр ярддаг. Яг үнэндээ сатанд ямар ч хайр байдгүй, Люциферт ямар ч хайр байдгүй. Тэд бол хүмүүсийг авч устгахал тэр хорсол, зэвүүцэл, Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүсийн эсрэг асар их уур хүлэнэлт хэлнэлт байдаг байгаа. Тэгэхээр Бурхныхаа жинхэнэ хайр гэдэг бол хондийнхаа төлөө амиа өгдөг. Тийм ээ? Есүс Христийн хайр байгаа байхгүй юу? Тэгэхээр Бурхантай маш их ойрхон байгаа. Бурхны үнэхээр туслалгоог авсан тэрхүү үнэхээр удирдагчтаасаа бид тэр хайрыг мэдэрдэг. Бидэнд үнэхээр хайрыг мэдрүүлдэг. Тийм болохоор бид хүндэлдэг.
бас хайрладаг. Бурхан бол хайр гэдэг. Үнэхээр хайрын бурханд үйлчлэх гэж байгаа. Тийм ээ? Бид нар бол үнэхээр бурханд хайраар л үйлчлэхгүй бол үнэхээр аюултай. Бурханаас авна гэсэн хандлагаар ингэж үйлчлэх юм бол энэ ямар аюултай юм бэ гэдгийг л харж байна. Үнэхээр харж байна. Үнэхээр бурханаас аавна, бурханаас өрөөлөг авна гэсэн хандлагаар ингэж үйлчлэх юм бол энэ бол ихэнх хайр биш. Хүний зүрх нөгөө ёрын болохоор угаасаа шуналтай тий. Тэгэхээр тэр шунал сууртайгаар цэвэрлэгдэг байгаад тэр шуналтайгаар ингэж хайрыг хүсэмжлээд авах тэр хайр байж та үргэлж авах тий. Тэгэнгүүт л тэр дээр нь яг л сүнс ажилт юм байна. Диавол. Тэгвэл хүн бол сав гэдэг байгаа шүү дээ. Бид нар чи зүгээр сав. Эсвэл бурхны жинхэнэ хайраар дүүрэх юм бэ? Хайр. Эсвэл дайсны хуурамч хайр. Жезебелийн тэр аль нэгээр нь дүүрсэн байх байхгүй. Тэгэхээр нөгөө түрүү нөгөө ярьсан шүү дээ. Пастор маань тэр хүнийг маш их хайрлсан. Тэр хайрыг таниагүй байгаа байхгүй. Жинхэнэ хайрыг. Яг бол тэр хүн чинь нөгөө хайраар дүүрсэн байгаа байхгүй. Сав дүүрэн байвал дахиад дээр нь юм ихээр орохгүй зүтэй. Тэ? Тэгээд сатан бол угаасаа л хайр байхгүй мөртлөө хуурам ихтэл дээр хайртай гэдгээр олон хүмүүсийг цуглуулж, олон хүмүүсийг өөрийн дагалдагч нар бурханд жинхэнэ дагалдагчтай байхад сатан хүртэл дагалдагчаа бэлтгэж штэ. Тэгээд түүгээрээ дамжуулаад маш их хагарал, маш их худал хуурмаг, маш их сүтгэлийг энэ дэлхий дээр авчирсаар байна. Ялангуяа Христ итгэгчдэд Христэд итгэсэн гэж хэлж байгаа тэр хүмүүсийг асар их тэр худал хуурмаг хайраараа мэхэлсээр л байна. Жинхэнэ хайрыг андуурч болохгүй. Ялангуяа итгэвч хүмүүс бид нар бурхан хайртай, бурхан танд хайртай маа гэл те. Маа гэл юм тараагаат ч юм өгөөд ч юм уу те. За энэ бол цаана нь юу ажилтдаг вэ гэдгийг бид нэр хангалттай амслаа те. Шоолгон дээр ялангуяа агиох болдог, босоо сүм шоолгон дээр өмнөх жолом шоолгон дээр болдог байсан шүү дээ. Гэхдээ яг пастор маань бидэрт хэлдэг байхгүй юу? Сүм шоолгон дээр ямар нэгэн одоо худалдаа, наймаа тэр бүгдийг те энэ бол болохгүй. Есүс яасан? Миний эцгийн гэр, миний залбирлын гэр байх гэдэг та нар үүргийн худалдааны газар болголоо гэдэг. Маш ууралсан шүү дээ. Ууралсан. Энэ маш чухал байгаа байхгүй. Энэ зүгээр нэг тийм болж байгаа процессыг хараад уурлаад ингэ хэлж байгаа шүү. Энэний цаана маш том сүнслэг бохирдол, сүнслэг сатааны ажиллагаанууд итгэгч нарыг төөрөлдүүлдэг, итгэгчний худал хуурмаг хайраар хайрлж худал ямар нэгэн нөө шашинлуугаа нөгөө хамааралтай болгодог. Тийм нөгөө л нэг зайл мих бүхий л нөгөө ажлууд нь тэрийн ажлууд явагдаж идэг байгаа байхгүй. Тэгээ энэ ийм зүйл үнэхээр сүмж болгон дээр байх нь бол үнэхээр болгоомжтой байхгүй бол тэ сэргэмжтэй, сүнсээр сэргэг тэ гэмшилтэй, залбиралтай байхгүй бол энэ бол үнэхээр болохгүй гэдгийг үнэхээр сануулж байна. За тэгвэл хэдүүлээ энэ хүрээд энэ хөө өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе гэж бодож байна. Тэгээд өнөөдөр биднийг үзэж, бидэртэй хамт байсан, бидний ярилцлагыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн ярилцлагаас мань та бүдээ хэлж ойлгох гэсэн зүйлсийг та бүд маань бас сонсож хүлээж авч ойлгож авсан гэдэгт бид бас итгэлтэй байна. Тэр сүнслэг ялган таних гэдэг нь хүмүүсийг сэжиглэх, буруутгах, эсвэл нэр хоч өгөх тухай ерөөсөө биш. Харин үннийг худлаас, эрүүл удирдлагыг хяналтаас, хайр доторх засаглалыг манипуляцаас ялган таних тухай бид нар өнөөдөр ярьлаа. Изабелийн сүнс нь өөрөө энэ сүнсний нөлөө нь хааж илэрч болдог юм байна. Гэр бүлд, харилцаанд, үйлчлэлд, удирдагч бүр бидний өөрсдийн зан чанар, шарах, бардамнал доторч илэрч болохыг бид өнөөдөр ярилцлаа. Тиймээс бид эхлээд бусдыг биш, өөрсдийн зүрх сэтгэлийг Бурхны өмнө шалгах хэрэгтэй гэдгээ бас ойлгож авсан гэдэгт бас бид найдаж байна. Хэрв та өнөөдрийн энэ ярианаас өөрийн амьдралд харилцаа эсвэл чуулганд байгаа асуудлыг олж харсан бол айцтгүй автаарай. Харин залбирч Бурхны үгийг судалж төлөв дараа бөгөөд итгэмжтэй сүнслэг удирдагчаас зөвлөгөө аваарай гэж хүсэж байна. Бурхан биднийг айдас, хяналт, төөрөгдөл дотор амьдруулахыг хизээж хүсдэггүй. Харин тэрээр үнэн, эрхчлөө, хайр болон ариун сүнсний удирдлага дотор алхахыг л хүсдэг. Өнөөдрийн ярилцлагад үн цэнтэй, туршлага,
сургамжаа хуваалцсан дөрвөн зочинд маш их баярлалаа. Чин сэтгэлээсээ та бүхэндээ талархаж байна. Мөн бидэнтэй хамт байж ярилцлагыг дуустал үзсэн та бүхэнд баярлалаа. Энэ дугаарыг хэрэгтэй гэж үзсэн бол та тэр хүндээ бас хуваалцаарай. Өөрийн бодол болон авсан сургамжаа сэтгэлдээ бас комент хэсэгт бичээрэй. Үннийг хайр дотор ярьж сүнслэгээр сэрэмжтэй Христэд бац зогсцгоё гэж уриалахыг хүсэж байна. Бурхан та бүхнийг ивэх болтугай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай.